Зя. За сайн үлэмж. За сайн байна уу. За. Сүүлийн үед ерөөсөө ингэж лайв энтрээр ингэж яваагүй мангар утсан юм байна. Тэгээд ямар ч сан үлэмжтээр ярьж агаад зах зээлийн тухай за үнэн зөв мэдээллийг бодит мэдээллийг ингэж ярьдаг баймаар санагдаад тий. Нөхөө ярилцлагыг хийж байна. За подкаст чи хэлнэ үү юу гэнэ үү те стрим ч гэнэ үү дураараа болох бах. Тэгээд яг энийг хийх юм заавал шаардлага байна л да. Яг тэгэхээр нэг хөрөнгөний зах зээл, за макро микро эдийн засаг, за тэгээд санхүүгийн энэ одоо бүтээгдэхүүн гэлтэл маш олон ойлголтуудыг ерөнхийдөө бидний эргэн тойронд байгаа хүмүүс ерөнхийдөө ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа бол асуудал. Тэгээд үлэмжийн битээр нь яг ингээд иймэрхүү юм хийхийг зориод байдаг вэ гэхээр за бүр одоо 2022 онд байна уу те баг крипто бууж ингэж хийдэг байхад бас үлэмж маань яг над дээр хамгийн анх ирээд битээр бас танилцаад ингээд хэлжсэн түүхтэй. Тэгээд тэрнээс хойш битээр бас тэнгэр телевиз дээр хамтдаа яг easy market, easy эдийн засаг гэдэг энэхүү одоо easy гэдэг үгний цаана амархнаар эдийн засгийн ойлголт, хөрөнгөний зах зээлийн ойлголтыг хүмүүст өгье гэдэг байдлаар бол хэлжсэн. За тэгээд үлэмж маань бас сургуультай яваад за би бас энэ нэ карьераа өгөөд ингээд үлдсэн ийм түүхтэй байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн мэдээллүүдийг өгөх нь хамгийн гол нь чухал байна. Тэгэхгүй бол одоо сүүлийн үед бол бүр яг үндэ ахих нь бас нэлийн дургуур гэдэг болоод байна. Дургуурдаг гэх нь юунд гэхээр яг үндэ энэ Монгол улсад чинь эдийн засагч хүн байгаа мó? Эдийн засгийн талаар ойлгодог хүн байгаа мó? Энэ системийг ойлгодог хүн байгаа мó гэдэг ч юм уу те. Эсвэл бол бүр яг энэ гадаад зах зээлийг ярьж хэлж мэддэг. Ямар үед бид нэр ямар хуу реакцууд гаргаж хөрөнгө оруулалт хийх юм ч гэдэг юм. Тэрэн дээр шийдвэр гаргадаг энэ төр хүмүүс ерөөсөө алга. За би ерөөсөө шууд л хэлчих ерөөсөө алга. Тийм учраас ингээд ярьж хэлэхгүй бол хаа нэг хүссэн газараа нэг янз бүрийн нөхдүүд нь гарч ирээл сэтгэл яриад эсвэл бол нэг тийм conspiracy theory яриад ч юм уу те. Эсвэл бол нэг юм твиттерийн шар мэдээ энэ төр ухаж ярьдаг болоод тэр нь одоо олон хүмүүсийн дунд их түгээмэл болоод одоо баг нөгөө од гэдэг нь болоод байгаа. Тэгэхээр ялчгүй юм юмнуудыг ярьж хэлэхгүй бол зүгээр сууж чадхаа байсан байна. Тэгээд үлэмжтэйгээ ярьж байгаа бас иймэрхүү бас нэг контент маркетинг зүйлийг эхлүүлээд үзье. За тэгээд ажгүй байх юм бол сарн гэрэл нэрэл тавиад камер тавьж байгаа тийм. Ядчил хүүхдийнхээ өрөөнөөс биш энэ төр хийдэг болъё гэж бит хоёрын ярилцсан. Тэгээд энийг минь бас дэмжээд ингээ бас үлэмждүүдээ баярлалаа. Гол нь бас энэ маань үлэмж маань өөрөө бас тэнд яг энэ мэрэгчлэр сурж байгаа. Гадааддаа тийм учраас юм яг зах зээл яг ямар байдгийг хүмүүс юу гэж хардیں۔ Гадныхын юу гэж хардیں۔ Тийм манайхаа юу гэж уянгалаад байдیں гэдэг тэр өнцгүүдийг харж байгаа учраас зайлшгүй хийх шаардлагатай байна гэж үзсэн. Үднээс ерөнхийдөө бол одоо ийм ярианы одоо за стрим видео шиг би бодсон подкаст гэдэг үгнээс бас нэг жоохон хашилтай. Нэг тийм подкаст цаадах юм байна тийм. Ер нь жоохон мэдээлэл нийл гэдэг зорилгоор ихсэн гэж би бол ойлгож байна. За чиний хувьд ямар вэ? Тий, ерөөхдөө яг одоо Монголд за яг нэг хил дээр за Монгол одоо эдийн засаг за энэ хөрөнгөний зах зээлийн талаар ярьж байгаа хүмүүс бол маш ховор. Тэгээд тэр тал дээр ч юм уу одоо юунаас үннээс хол тий. Тий. Ерөөхдөө бол үннээс хол тэгээд за одоо тэр том гарч байгаа бодлогууд байна. За тэрэн дээр бол хүмүүс бол ямар нэгэн шүүлтүргүй шууд хүлээж аваад одоо шар мэдээч гэдэг ч юм уу шууд тийм фэйсбүүкээс олж авсан мэдээлэл гэдэг ч юм уу шууд тэрэн дээрээ яваал ерөөхдөө давалгаалал байна л та. Тэгээд үн дээр бол яг зөв яг за эдийн засгийнх нь за суурийг яг ойлголт ер нь бол өгдөг болчий. За тэгээд өөр ер нь бусад Америк гэдэг ч юм уу гол одоо харж үзэх том эдийн засгтай улс орнууд ерөөхдөө бол яаж энэ дээр яаж энэ бодлогоодыг бол хэрэгжүүлж юм. Тэгээд энэ дээрээс ерөөхдөө бол бүгдээр яг ингээ харьцуулт хийгээд тэгээд яг өөрсдөө ерөөхдөө бол хөгжийл гэсэн бол санаа байгаа юм л та. Миний цаанаа. Зөв. Тий. Ер нь бол би чамааг бас ингээд яг энэ талаар яриад одоо чи сүүлийн үеийн бичиж тэр нийтлэлүүд чинь ч гэсэн бүр шал англи болчлаа юм л да. Тэгээд ингээд сайжраад байгаа чинь айгүй баяртайгаа учрна.
юу юм гэхээр хэн одоо энэ сургууль багшилж байгаа тийм чи мэдэн штэ. За би бас санхүү эдийн засгийн сургуульд багш идэг. За ингээд багшилж явах явцад надад юу ажиглагддаг вэ гэхээр оюутнуудын маань яг одоо энэ мэрэгчлэрээ сурж байгаагийн хамгийн гол зорилго нь юу вэ гэдэг нь ерөөсөө оюутнууд маань одоо толгоонд нь нэгдүгээрт байхгүй байгаа тийм. Хоёрдугаар та түүнийг чиглүүлж байгаа тэр хөтөлбөрүүд дээр бол бас асуудлууд байна. За тэр хөтөлбөр боловсруулалтыг мэдээж одоо тодорхой хэмжээнд бас гайгүй мэрэгжлийн ийм хүмүүс хийсэн боловч дандаа нөгөө орчуулгын материалууд яваад байдаг. Тэр нь гол нь одоо чинь юу гэдэг нэг юмны нэрийг тим юм гэдгээ гэж хэлчихэнгүүт тим юмар нь л одоо заагдчихдаг гэсэн оюутнууд. Тэгээ за магадгүй interest rate гэхээр interest rate гэж ойлгодог болохоос биш interest rate гэж цаана ийм асуудлуудыг агуулдаг. Энийг нь хэн хэрэгжүүлдэг, ингийн тулд хийдэг гэдэг тэр тайлбарууд нь яг Монгол дээр байдаг учраас өсөг угаасаа асуудал үүсдэг. За мэдээж магадгүй яг юм зүтгэлтэй оюутнуудын хувьд бол энийгээ цааш нь судлаад ингээд ойлгоод явдаг байх. Гэхдээ бид нар ийм нөхцлөөр бол яг ингээд дэлхийн тавцан дээр гарчиж өрсөлдөн ч гэдэг юм уу тий. Тэгэхэд бол угаасаа үнэхээр хүндрэлтэй. Яагаад хүнд гэхээр нэгдүгээрт бид нар өөрсдөө хил дээр авч үзэхгүй байна. Хоёрдугаар цаад утгуучлыг ойлгохын тулд бид нар зайлшгүй нөгөө нэг энэ санхүүгийн эдийн засгийн энэ салбартай их ойрхон байж энийг нь ойлгож одоо ухаж ойлгодог болдсон байна. За зөвхөн нөгөө онлайн төвшнөр явдаггүй байна гэдгийг бол ойлгоод байгаа учраас ингээл маш амархан энгийнээр ингээд ярьчдаг бай, тайлбарлцдаг бай, зургийг үзүүлчдэг бай гэж зориод байна л та. Тэгэхээр тийм битүүрийн юу бас зорддог байсан зорилт бол тэр л байсан те нөгөө өглөөний нэвтрүүлгүүдийг хийдэг байхад бол хүмүүст аль болох амархнаар нь хилээд өгчих юмсан. Тэгээ хилээд өгчих юм бол ядаж энэ хүмүүс чинь одоо эдийн засаг санхүүгийн боловсролд сайжраад ингээд цаашдаа бол тэрийг дагаад одоо Тэгвэл улс орныхоо одоо энэ болохгүй байгаа зүйлсүүдийг бол ингээд барьж аваад ярьдаг тий хилцдэг буруу байна зүв байна гэдэг ингэдэг л болох юм болов уу гэж ерөнхийдөө найдаад байгаа гэсэн. Тэгэхээр аль болох одоо хүмүүст мэдээлэл хүргэе. За тэр мэдээлэл нь яг их хэл дээрээ жоохон үнэтгэхгүй байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр энийг ямар ч ихсэн хоёлаа нэг хэдийн хугацаанд хийх нь. Гэхдээ ер нь бол мөнхийн юм гэж байхгүй одоо урд нь ч гэсэн ингээд бас лайв хийгээл ингээдээ хамсуул хийдэг байсан. Тэгээд тодорхой хэмжээнд очиж зогсдог. Тэгээд тэр болтлоо хий. Тэгээд чанарыг сайжруулна гэдэг дээр бол баг амлалт үгүй тий. Энэ бол угаасаа туршилтын дугаар гэдгийг та бүхэн бас юу авч үзээрэй. За тийм. Тэгэхээр би түрүүний нөгөө нэг оюутнуудтай холбоотой юм дээр бас нэг зүйл хэлгээд энэ одоо энэ 10 жилийн хүүхдэд нэг хичээл зааж байгаа. Тэр нь юу юм гэхээр одоо Cambridge-ийн хөтөлбөр гэдэг ойлголт байдаг те. Монголд орж ирсэн сургуулиуд хэрэгжүүлээ явдаг. Тэгэхээр энэ Cambridge-ийн хөтөлбөр дээр economics гэдэг нэг юм одоо сэдв байдаг, ном байдаг, сургалт байдаг те одоо хичээл байдаг гэх юм уу. Тэгээд энэнийг одоо шалгалтаа өгөхийн тулд хүүхдүүд маш их бэлтгэдэг юм байна л да Монголд байгаа хүүхдүүд. Тэгээд би нэг хүүхдэд бол яг заадаг тэгээд тэр сэдвийг аваад тэр номыг аваад үзсэн ч юм уу ингээд гайхамшигтай байсан. Яагаад одоо гадны сургуулийн хүүхдүүд энэ Cambridge гэдгийнх нь хөтөлбөрөөр ч юм уу сурж байгаа хүүхдүүд ийм төвшөнд эдийн засгийн одоо санхүүгийн мэдлэгийг аваад байгаа. Яагаад өнөөдөр бидний зүгээр энгийн их сургуулиуд дээр байгаа тэр слайдууд зүгээр утга учиргүй өгүүлбэрүүд байгаа вэ гэдэг дээр асуудал байна гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь мэдээж өрсөлдөх чадвар энэ дээр яаж гарах юм манай залуусаас. Тийм учраас энэ бол нав асар их эмзэглүүлсэн гэж ойлгож болно. За нэг талдаа бол яг зарим сургуулиуд 10 жилүүд ингээд энэ хөтөлбөрийг оруулж ирээ хэрэгжүүлж байгаа нь сайн. Боловч нийтээрээ бид нар тийм биш байна тийм. Тэгэхээр энийг бас өөрчлөх юм сонирхол байна. Чадхаараа л одоо хүргэе, ярий. Тэгээд өөрчлөгдөж сайн биз. Хэрвээ өөрчлөгдөж юм бол мэдээж зах зээл дээр гараад нөгөө $100,000, $200,000-аар үнэлэгддэг ийм одоо хөдөлмөрийг хүчүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хаар чинь бид нар яаж угаасаа дэлхий дээр гараад $100,000-$200,000-аар үнэлэгдэнэ гэж явах вэ? Тэр бол хэцүү байгаа. Чи бол одоо энийг маш сайн яг биеэрээ мэдэрч байгаа хүмүүсийн нэг байгаа шүү дээ. Наа чин сураад юм шал өөр үед юм аа гэдэг нь харагдаж байна. Тий, ерөөхдөө бол тийм байгаа. За ерөөхдөө бол яг дундаж төвшнийх нь мэдлэг нь бол угаасаа шал өөр. За Монголд байсанд харьцуулахад бол за ийм юм ярьж байна гэхэд бол за энд бол бүгдээрээ за төв банк тий ийм бодлого хэрэгжүүлдэг, ийм үед иймэрхүү бодлого хэрэгжүүлдэг, за инфляци өндөр байна. Ийм байхад ерөөхдөө ингэдэг гэдгийг ерөөхдөө анханасаа тийм яг суур тэр төвшин нь бол угаасаа айгүй өндөр санагдсан.
Тэгээ бүгдээрээ ирэхэд бол мэддэг, ярьдаг, бас анхаардаг. За тэрэн дээрээ ч бас дөрүүлэн бас шүүмжлэл хэлэх бол чадвартай. Тийм л гэдэг юм санагдсан. Нэм агаз. Тэгэхээр ялцгүй энэ бол бидний хувьд шинэ байгаад байгаа болохоос биш бидний яг энэ амьдарч байгаа энэ одоо эдийн засгийн систем гэж ярих юм бол бидний энэ угаасаа сонгосон нэг систем л байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ажилтдаг нэг л зарчим байгаа. Тэр зарчмыг л ойлгох хэрэгтэй. Түүнээс биш тэрийг одоо нөгөө эсэргүүцээд одоо баярхуу ахмах шиг одоо янз бүрийн conspiracy theory яриад иж болохгүй. Ингээд байх юм бол бид нэр угаасаа шинжлэх ухаан яриад яах юм, түр сурж яах юм тий. Энэ рүү ер нь бол асар их залуучуудыг түлхээд байгаа надад таалагддаггүй ерөөсөө. Тэр чинь юу гэсэн үг юм? Одоо хэрвээ энэ шинжлэх ухаан энэ үндслийг ингээд үгүйсгээд авах юм бол бид нар энийг сурахгүй болчихно. Тэгээд энэ за жоохон муухайгаар ярихад бол энэ чинь тоглоомын дүрм зохиоцсон байгаа. Тэр дүрмийнхаа дагуу тоглож байгаа. Хин сайн тоглож байгаа нь өнөөдөр дэлхийд чадж байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь тэрийг нь эсэргүүцээд энэ буруу байна гэдээ яриад авах юм бол одоо тэр одоо тэмцэлтг нь байдгаа бид нэр эхлэгчгүй байна гэж ойлгож болно шүү дээ. Ер нь бол тэгэхээр тэр ойлголтоо бол угаасаа нэг жоохон эмзэглүү шүү дээ. Ийм болцсон. Ялангуяа тэр YouTube-ээр байгаа видеонуудын доотлын тэр комментүүдийг уншихад одоо мета ертөнц гэж байдаг бол нэг тийм өөр мета ертөнцид амьдраад байгаа хүмүүс яваад байгаа байхгүй тий. Нэг тийм сэтгэл уянгийн халил малил дээр ингээд амьдрдаг нэг тийм хүмүүсийн бүлэг үүсчээд байгаа мó гэж санагдаад байдаг. За одоо ингээд харангууд мэдээж бас зарим нэг хүмүүсэнд орж ирэл барууны одоо тийм юмны тийм үлдэгдлүүд янз бүрээр хэлэх баг. Гэтэ энэ бол бидний яг амьдарч байгаа одоо систем юм л да. Тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй. Бид нар энэ баруун зүүнний үзэл гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй. Дахиад энэ дотор нь баруун зүүнний үзэл дотор нийгмийн үзэл, эдийн засгийн үзэл энэ төргээд салж байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн үзэлдээ бид нар яг хаана байгаа. Тийм учраас бид нар юуг нь сурж ойлгох хэрэгтэй юм. Тэгэд тэрэн дээр ямар бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тэр бодлоготой тэмцээд ээж болохгүй байна гэдэг нь ерөөсөө ингээд сураад эхлэхэд бол угаасаа жоохон тодорхой болдог гэх юм уу. Тийм л байгаа да. Тэгээд эмзэглээд байгаа сэдв бол мөн ялчгүй. Тэгээ эмзэглээд байгаа гэдэг нь би өөрөө цаашдаа энэ зах зээл дээр ажиллаж амьдрах гээд байгаа байхгүй. Гол зорилго маань. Тэгэхээр чинь миний ажиллаж амьдрах гээд байгаа зорилгын одоо буюу миний аудиенс чи өөрөө ийм 0 одоо боловсралтай, хоосон толгойтой байгаад ахаар чинь би яаж амьдрах юм. Тэгээ би нэг зөвөр нөгөө өөрийнхөө төлөөл хийгээ явж байгаа гэдгийг өөртөө байнга сануулдаг гэх юм уу. Тэгээд яг хөө зүгээр шудраг бус юм байгаа юу гэвэл асар их байгаа. Дэлхийн шудраг улсын талаар яриад явах тий угаасаа. Бидний мөнгөний бодлого энийг яагаад reserve currency болгосон ч гэдэг юм уу доллартай холбоотой асар олон асуудал ярьж болно. Гэхдээ тэрийг хардаж суугаад байж болохгүй ямар ч гэсэн урагшлах хэрэгтэй. Бид энэ дээр бол тодорхой хэмжээний ойлголтуудыг авч энэ хэмжээнийх нь хүмүүсийг бэлтгэж цаашдаа энэ улс орны ирээдүй эдийн засгийн тэлэлт тэмдэр гэдэг юм ярьдаг л болох байх л та. Гэтэ энэ бол яг энэ дээр бол асар их зөрөгтэй хөдлөөд явж байгаа гэж ойлгож байгаа. Одооноос өмнө одоо 5-6 жилийн өмнө бол яг энэ мөнгөний бодлого Жером Паулийн ярьдаг мэрдийг тайлбарладаг одоо хүн байтгүй хээ өсөгч байсангүй яг үнэндээ бол тий. Одоо бол харьцангуй бас энэ трейдер залуучууд маань энийг хөгжүүлээд цаашаа авч явж байгаа. Би ч гэсэн анхандаа яг ингэ тайлбарладаг байсан тайлбаруудаа харахаар ингэ бас л хэцүү. Ойлгоогүй мөртлөө нэг иймэрхүү юм байгаад ах шиг байна да. Энэ тэгэхээр нэг ингээд алтных нь хөдөлгөөн дээшээ яваад байна, доошоо яваад байна гэдэг нь чадхаараа ярьдаг байсан. Одоо бол мундаг залуучууд зөндөө байгаа. Энэ ч бас одоо бидний хөгжил юм уу даа л гэж хараад байна л да. Тэгэхээр санхүүгийн эдийн засгийн хөрөнгө оруулалтын энэ салбаруудыг бол ерөнхийдөө хоёулаа хамт шимэл ярих байх гэж бодож байна. Тэгээд тийм стрим гэхээс илүү баг буу халах гэх юм уу нэг тийм юм болох гэдэг ах шиг байна л да тийм. Гол яг суураас нь яг авч үзээд. Тий. Тэгээд одоо цаашдаа бол ерөнхийдөө хост нь бол үлэмж. Би бол яг уу гест заримдаа өөр гестүүд орж ирэх хэл байх тий. Тэгээд өөр санаануудаа бас ярих л байх. Тэр үлэмж маань бол чиглүүлээд явна тэгээд асуулт асуух юм уу эсвэл хоёлаа зүгээр л ингээл график гаргаж ирээл тайлбарлах юм уу аль болох хүмүүст мэдээлэл өгье сонирхож байгаанууд нь үзэл явах тий. Тэгээ. За тэгвэл шууд гол за юу бий зээлт яг юу болж чинь гээд. Тэр талаар ирэхэд бол хоёлаа ярив. За сүүлийн Трамп гарч ирснээс хойш бол
Нилийн савлгаа бол маш өндөр болсон. За өмнө жил өмнө ч одоо Nasdaq индекс, за Dow Jones, S&P 500 гэд индексүүд ч өдөртөлтэй 1-2% хөдөлгөөд бас маш том тооцогддог ийм байлаа шүү дээ. Тэгэхэд 4 сарын 9-ний өдөр 11% хөдөлсөн нь. Тий. Тэгэхэд бол одоо бол өдөртөл яг энэ савлгаа бол дор хаяж л 2% л болчиход байна шүү дээ. Тийм ээ. Бүр дор яг л 2% болчиход тий. Тэгээд энэ савлгаанд бол нөлөөлж байгаа одоо хүчин зүйлсүүдийн талаар ярилцъя гэж бодож байна л да. За одоо гол асуудлууд бол юу байдаг шүү. Татварын асуудал, тэгээд геополитик мэдээж байгаа. За тэгээд мэдээж хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн өөрчлөгдөж байна. За тэгээд энэ талаар бол ярилцъя. Тэгээд ярилцъя. За чи ярьж өгөл төө. Юу болоод байгаа юм те. Одоо чинь ягаад тэр одоо би бол тэр амьдралдаа тийм 11% хөдөлж исэн S&P 500-ийн индекс энэ харж ирсэнгүү. Тэгээд угаасаа тэр 2 дугаар дайнаас хойшоогоо бол хамгийн өндөр болоод хэлэхдээ тийм өдөр болоод хамгийн их одоо хувьцаа тоош гэрээ зарагдсан өдөр болчихж байгаа юм тий. Тэр чинь бүр гайхамшигтай цаг үед амьдраад нь штэ бид нар ингээд яг үнэндээ бол өмнөх өдөр нь 10% дараагийнх нь өдөр нь дахиад 10% өсөж их ч тий. Тэгэхээр энэ яг юу болоод байгаа? Юунтай холбоотой ингэж яа юм? За миний хувьд бол зах зээл яг Трампыг гарч ирснээс хойшоо ерөөхдөө бол Трампыг гарч иртэл ерөөхдөө бол all time хийгээд маш өндөр өсөлтийг бол үзүүлээд ерөөхдөө бол яваад байсан. Тэгээ гарч ирсэн чинь одоо голлох индексүүд S&P 500, за Nasdaq бүтэн бараг 2 сарын турш тийм ээ. Он гарснаас хойш ерөөхдөө бол sideway хөдөлгөөн буюу ташуу хөдөлгөөнийг бол хийгээд эхэлсэн. За тэгээд тэн дээр бол миний хувьд бол яг за хөрөнгө оруулагчд бол яг тэр цэгээс эхэлж ерөөхдөө бол бодож эхэлсэн байх гэж бол би бол бодож байгаа. За тэн дээр бол за авах уу байх уу, хөрөнгө оруулалтаа зарах уу байх уу гэж ерөөхдөө бол бодоод чиглэл бол тодорхойг байсан. Тэгээд үүн дээрээс ахуулаад тэгээд чиглэл тренд бол ерөөхдөө бол өөрчлөгдсөн. За тренд өөрчлөгдсөн гол шалтгаан мэдээж Трампын асуудал. За дээрэс нь тариф, өндөр тариф ногдуулснаас болоод ерөөхдөө бол доошогоо тэр чигээрээ л уруудчлаа штэ тий. Nasdaq индекс 20 одоо ойролцоогоор 20-с дээш хувь болгонсон. 22 маяг байсан үгүй тий. Хэдхэн 7 хоногийн дотор. Ерөөсөө зах зээлд бол ингэж хэдхэн 7 хоногийн дотор ийм хүчтэй унана гэдэг бол за сүүлдээ за ковид пандемик үеэл одоо гарч исэн тэр шок гэж байгаа. Тэрнтэй бол маш ижлэгэн маш богино хугацаанд 20% уналтыг бол үзүүлсэн. Тэгэхээр ингэж өндөр унж байгаа нь ерхэд бол миний хувьд бол за хөрөнгө оруулагчд бол гарч эхэлсэн байх гэж бол бодож байна. За мэдээж тэр том тарифыг ногдуулж тийм ээ. Тэр тарифын гол нөлөө чинь ерөөсөө л Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчдийг одоо тэр гадаадын бүтээгдэхүүнийг одоо худалдаж авах тэрийг л ерөнхийдөө урсгалыг л бууруулах гэдэг шүү дээ. Trade deficit гэдэг нөгөө нэг худалдааны алдагдлыг л ерөнхийдөө бол зогсоох гээд тэгээд байгаа. За энэ нь өөрөө тэгээд бас бусад орнуудтай хийх харилцааг бол угаасаа муутгах нь. За тэгээ муутгаснараа ерөөхдөө бол худалдаа одоо олон улсын худалдаа тэр хэмжээгээр бол буурж эхлэх учраас ерөөхдөө эдийн засгийн өсөлт гэдэг бол зүйл үнэтэй дагаад бол угаасаа буурах нь бол зүй ёсны зүйл. За тэгээд эдийн засгийн өсөлт буурахаар гадаадын зах зээлээс орж ирж байгаа мөнгөний урсгал тэр чимээгээр одоо бол хумигдж эхэлж байгаа. Тэгээд үүнээс ахуулаад ерөөхдөө бол би энэ том уналтыг ерөөхдөө бол ихэлсэн гол шалтгаан ерөөхдөө юм болов уу гэж бол бодож байна. За нэг тийм ер нь бол юутай л яг
хамгийн гол шалтгаан нь бол наа чи мөн шүү дээ тий. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулагчдын хувьд нэг тийм итгэж ороход бас жоохон хэцүү асуудлууд үүсээд байна л гэдэг л гол санаал явж байгаа л да. За тэгээд энэ тариф гэж юу нь яг юу юм гэдэг ингээ харахад за хайхан санаж байгаагаар бол ийм бидний Америк гэдэг дээр байхад бол угаасаа энэ тарифын асуудал аль дээр эхэлсэн байсан явдаг л байсан зүйл. Одоо чинь өмнөд Трампын үед бол 2018-аас 20 оны тэр хооронд бол хамгийн энэ тарифын асуудлууд маш их яригддаг. Худалдааны дайн энэ гэдэг үг чинь яг тэр үед л эхэлж исэн. За энэс өмнө бол Уильям хин гэдэг л 25 дахь ерөнхийлөгч байгаа. Тэр хүн болохоор энэ татврын одоо маш өндөр тавиад өөрсдийнх нь дотоод үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг одоо тэр бодлогыг илүү их авч явдаг байсан ийм хүн гэсэн. Ерөөсөө тэр хүний л хамгийн хийдэг байсан гол одоо санааг нь Трамп 2018 онд эхлүүлсэн гэж ойлгож болно. Иргэн дахин сэргээсэн. За тэр үед бол энэ махны салбар байна. Миний санаж байгаагаар махных за энэ автомашины эд ангийн салбар, эд ангиуд за юу дээр ч үлээдээ маш томоохон татваруудыг ногдуулж исэн. За тэр нь яг юутай хаана ногдуулж исэн гэхээр зөвхөн хятад улстай л ногдуулдаг байсан. Одоо бусад улсуудыг ингээд саяных шиг ингээд самраал за ингээд 90 хоногийн хугацаа өгөөл ийм асуудал болж исэнгүү. Тэгээ тэр үеийн хийсэн тарифын дайн, худалдааны дайн гэдэг зүйлүүд ерөнхийдөө маш фейл болсон. Маш фейл болсон. Олон зүйл дээр яг энэ тарифа тавьж өгч чадаагүй, эргээд зах зээлээ одоо хамгаалах гэж хэлээд байгаа буюу ингээд яг юун дээр хил дээрээ борд дээрээ те өөрсдийнхөө ийм өндөр тарифыг тавиад ингэж болоогүй. За ер нь бол цаашдаа хэрэгжих боломж нь юу байсан гэхээр магадгүй ковид болоогүй. Тэгээд дахиад Трамп сонгогдсон байсан бол яг энэ өнөөдрийн асуудал тэр 20 он болох хэрэгтэй байсан байхгүй. За тэгээд энэ нь болоогүй учраас шалтгаан нь болохоор зөвхөн хятадтай бас хийж исэнтэй холбоотой. Дан ганц хятад энэ төр гэж ярьжсэн тийм. Тэгэхээр хятад дээр бол угаасаа л тэр 60 орчим хувийн татвар чи яригддаг байсан зүйл гэсэн. За тэрний юу юм гэхээр нөгөө хамгийн гол хилээд байгаа тэр худалдааны алдагдал гэдэг зүйл урт хугацаанд маш өндөр өрийг одоо үүсгээд байна Америкийн нэгдсэн улсад гэдэг л гол санаа явдаг. Хэрвээ энэ үр их үүсээд байх юм бол Америкийн нэгдсэн улс ямар алхам хийх үү буюу нөгөө төсвөө бүрдүүлэхийн тулд юу хийх үү гэхээр бонд л гаргадаг. Харьцангуй яг Америкийн хувьд бол одоо нөгөө conspiracy theory яригчдын хувьд бол одоо тэр нөгөө өөрсдийнхөө бондыг гаргаад өөрсдийнхөө мөнгөөр төлдөг учраас эдгээр бол дампуухгүй байна гэдэг яг нэг талтай зөвлөд өмнө байхгүй. Тэр нь бол үнэхээр нөгөө тэр debt ceiling гэж хэлээд байгаа тэр нөгөө юуны өрийн тааз гэж хэлээд байгаа зүйл ингээд өндөрсөөл яваад байдаг. Одоо та тарах юм бол за 1-р дайнаас хойш санагдаж байна. Бараг 100 удаа энэ өрийн таазаа шинжилгээ тогтооцсон улс ахгүй. Тийм учраас дэлхийн хамгийн өндөр одоо өөртөө улсууд хэм байдаг гэхээр Япон, Америк гэж явдаг үстэй тий. Манайх ч хөрхийн бараг өөртөө улс муу юм уу да. Ер нь бол тийм баггүй. Манайх чинь тийм их өөртөө харьцуулбал тий. Тийм. Тэнгүүд нөгөө харьцуулт гэдгийг чинь шууд нэг хүнийх нь тоонд хуваангуудаа та бараг 30 сая төгрөгийн өөртөө бүртээ гэж одоо ярьдаг хгүй улс төрчд. Тэгэхээр чинь улс төрчдийн яриа бол зүгээр дан цэвэр попрол. Ямар ч экономик мэдлэггүй зүгээр сайхан сэтгэл ярьсан хүмүүсийг яаж ингэж толгойг нь эргүүлэхгүй л гэдэг юм дээр мэрэгсэн хүмүүс байдаг тийм. Тэгэхээр яг бүгд биш л баг л та. Тийм хүү юм ярьдаг хүмүүс нь. Тэгэхээр ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүс болохоор Монгол улсыг маш өртөө гэж хэлдэг боловч ер нь бол энийг үзэж байгаа хүмүүс бас цаашдаа судлаарай. Red Dalio гэдэг эдийн засгч хүн байгаа. За бас хөрөнгө оруулагчтай маш том одоо хөрөнгө оруулалтын компани эзэн хүн байж байгаа. Тэгэхээр энэ хүний нэг эдийн засаг хэрхэн хөдөлдөг вэ гэдэг маш ойлгомжтой алтайхан видео байдаг. Монгол хэлээр хүртэл аягүй сайн орчуулсан нэг видео байгаа. Тэрийг нэг олоод үзчих юм бол хин үр тавьж чадна, хин зөв үр тавьж чадна. Тэр хүн, тэр улс маш их хэмжээний эргэлттэй болж чаддаг байхгүй. Энийг бол маш зөв гэж тайлбарлаж байгаа тэр хүн. Тэгэхээр одоо монголчуудын хувьд болохоор нөгөө өргүү бол баян гэдэг нэг ийм ойлголт явдаг тий. Тэгэхээр бид нэр бол яг энийг эдийн засаг дээр аваад явах юм бол бид нар яг л ийм хэмжээндээ л амьдрал. Өрийг хин зөв хийж чадчих, хин менежменттэй хийж чадчих. Тэр хүн, тэр улс одоо хөгжөд байгаа байхгүй. За энэ жишээ ярих юм бол бонд гэдэг нэрлэлцдэг. Одоо чинь энэ үр гэдэг зүйл чинь ерөөсөө бонд байхгүй юу? Уг нь бол тэгмэд бонд гэж нэрлэхээр болоод байгаа мөртлөөсөө үр гэж нэрлэхээр болохгүй байна гэж юм байхгүй шүү дээ. Цаана яг нэг концепт явж байгаа учраас.
Тэгэхээр энийг бид нар бол маш зөв хийх хэрэгтэй. За ингээд үр тавиад явж байгаа дээр бол асуудал бол юм байна. Тэгэхээр тэр үр хитрхи их бас ихсээд тахлаараа юунд очиж нөлөөлдөг үү гэхээр нөгөө өөрсдийнх нь валютынх нь үнэлгээ гэдэг зүйлд маш их нөлөөлж байдаг. Заах ингээд өрөө дараал яваад идэв юм те. Өөрсдийнхөө өрөө гаргаад тэргээр өөрсдийнхөө валютаар ингээд өрөө дараад яваад идэг боловч тэр үнэлгээ нь буураад идэг гэсэн. Одоо бид нар ингээд 1929 оноос хойш харах юм бол энэ доллар гэдэг зүйлийн үнэлгээ бол бүр тасралтгүй унсан юм даунтрендтэй байдаг. За ингээд 2000 он хүртэл унаад за бид нар Жорж Бушийн үед ямархуу байнууд энэ төр болж ирсэн айгуу сайн мэднэ шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойшоо өнөөдрийн нөхцөл байдлууд арай нэг гайгүй тогтворжаад ингээд өнөөдрийн нөхцөл байдал руу өсөө гараад ирсэн байж байгаа. Одоо нэг 100 орчим дээр байгаа юу та доллар индекс энэ төр. Яг бид нар бас яг индексээр бүх зүйлийг бас тодорхойлоод байж болохгүй. Индекс бол зөвхөн 6 одоо мейжер одоо юуны валютын эсрэг л харьцдаг харьцааг үнэлдэг үнэлгээ индекс гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө дахиад доошоо унах юм бол баг Америк нэгдсэн улсын өөрсдийнх нь одоо энэ улсынхан юунд нөлөөлж эхэлнэ. Одоо улс нь яг ингээд цаашдаа ийм хүчтэй байх юм уу гэдэг юм уу те. Энэ асуудал нөлөөлж эхлэх байхгүй. Тийм учраас Трамп гэдэг яг ингээд нэг талаараа галзууч юм шиг хүн гаргаж ирээд энийг одоо засуулах хэрэгтэй байна гэдгийг бол тэр ард иргэд нь бол шийдэд нь шүү дээ те. Тэгэхээр энэ Трампын хийж байгаа үйл явдал буюу энэ тариф бол өөрөө яг зорж юуг зордгийг гэхээр ерөөсөө энэ долларын үнгүүдлийг багасгах. За тэрийг яаж хийдгүү гэхээр дотоодын үйлдвэрлэл гэдэг юмар ерөнхийдөө долларынхон чанга байдлыг эргүүлээ сэргээх оролцлого хийж байгаа гэсэн. За хэдүүлээ зүгээр жишээ аваад үзье л да. Ягаад тэр одоо юунууд дээр хил дээр тийм өндөр хэмжээний татвар тавиад байгаа юм гэхэлэр эн чинь тэр татварыг тавьчихлаар гаднаас тэр гадаад улсаас хүмүүс хямдхан үйлдвэрлээд Америкт орж ирээд зарж чадахгүй болж штэ тий. Тэнгүүт тэрнийх нь хэрэгцээг нь хэн хийж байгаа юм гэхээр дотоодын үйлдвэрлэгч нар хийж эхлэх байхгүй. Шинээр үйлдвэрүүд баригдаж эхэлнэ гэсэн. Яг одоо юу гэдэг одоо нөгөө Тэмүүгээс ингээл хог аваад Америкчууд хэрэглэж байгаа штэ байнгын. Тэгээ тэрийг ерөнхийдөө болно гэсэн үг байхгүй. Яг тэр хогоо өөрсдөө дотроо үйлдвэрлэж эхэлнэ гэсэн. Тэгмүүд одоо юу гэдэг тэр одоо нэг юм хог байлаа гэхэд энэ хогонд чинь орж байгаа энэ пяур нь энэ төмөрн те энийг одоо ялцсан утсан чип нэгэл ингээл харах юм бол энэ чинь доройч нь 3-аас 4 5 компани одоо бүтээгдэхүүнүүд дотор нь шингэсэн байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи эдрийг дотоод одоо схемүүдийн жижиг одоо детейлүүдийг үйлдвэрлэж байгаа тэр одоо компаниуд чинь Америк хүмүүсээ ажилуулдаг. Америкаас бүтээгдэхүүнээ авдаг. Ингээд Америкт бүх одоо тэр нэмэн үрдэг гэдэг зүйл нь бол шингэж үлддэг асуудал. Энийг энэ чигээр нь авчаар нөгөө хятадын 5 компаниг ивент гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ өөрөө мөнгөнийх нь үнцийн гэдэг зүйлийг байхгүй болгоод байгаа гэсэн үг. Тэгээ мөнгөнийх нь үнцийг байхгүй болгох юм бол энэ улс чинь одоо дахиад ингээд дэлхийн хамгийн том эмпайр гэж чадахгүй болох асуудал руу очиж байгаа байхгүй. Тийм учраас 2016 онд Трамп гэдэг хүний гарч ирэхэд дэлхийд даяараа шоолж исэн болов сая 2024 онд Трамп сонгогдлоо гэж мэдээлэл гаргахад дэлхийд даяараа баяр хүргэж байгаа байхгүй. Ерөөсөө ийм л зүйл болж байна. Энэ цаашдаа явандаа юу руу орж ийн гэсэн үг те. Илүү энэ баруун зүгийн юу болж ийн гэсэн үг л те. Одоо үйлдвэрлэлийг хэн чадж байгаагаа хийж байгаа нь ерөнхийдөө цаашдаа явдаг гэдэг энэ юм руу энэ чиглэж байгаа. Яг хөө энэ дээр ярих нь асар их бид нар баг философи ярина, бид нар бүр ингээд идеализм ярина те. Гэтэ яри олон дугаар хий орой болгон буу халаас усан ч яах вэ юм бол. Тэгэхээр хамгийн гол нь энэ доллар гэдэг зүйлээ авахын тулд ийм алхам хийж байгаа гэдгийг хүмүүс айгүй сайн ойлгох хэрэгтэй. За мэдээж энийг бол зүгээр 2018 оны хийгээд failed гişгээ хийж болохгүй байна гэдэг үднэс ийм одоо зөвхөн өөрсдийнхөө бордрууд дээр хамгийн дөрвөлөд 25% гэдэг нь ярьж гисэн шүү дээ. Санаж байгаа бол зүгээр байсан Канада, Мексик хоёр бол энэ дээр баг одоо хилмигдэж байгаа шах байхгүй юу. Яагаад тэгж байгаа юм гэхээр хэрвээ Хятадд тэнцээ 60% татвар ногдуулчих юм шууд ногдуулах юм бол Хятадаас ч нөгөө үйлдвэрүүд чинь нүүгээд гарчих واخгүй. Нүүж гараад Мексикт ирээд байрлаж чинь. Эсвэл Канадад байрлачаад нөгөө хогоо хийгээд ашигын тэр Хятад компани ч бүртээд нөгөө Америк руу оруулчихна гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал гэдгийг мэдээж тооцчл байгаа. Тэнцээ чинь асар том эдийн засагч нар сууж байгаа, асар толгойн ажилтдаг хүмүүс сууж байгаа.
Яг нь нийтээр нь ингээ харахаар Америк хүмүүсийг нийтээр нь жоохон мангардуу гэж хэлж болох ч гэсэндээ толгойнууд үнэхээр супер байдаг шүү. Тэгэхээр тэрэн дээр бол маргахаар үнэн гэж ойлгож болно. Тийм. Тэр ингээд үүнээс улбаалаад бүх юм тайлбарлагддаг. Энэ чинь өөрөө бүр яг макро микро эдийн засгаар хүртэл тайлбарлагдав. AD AS гэдэг ойлголтуудаараа хүртэл те aggregate demand, aggregate supply гэдэг ойлголтуудаар бүр тайлбарлана. Хүсэх юм бол би бүр detail-ний тайлбарлаж өгч болно. Томьёог нь бичиж байгаад энэ юм аа те. Тэгэхээр ингээд байгаа те. Ер нь ярих юм их байна. Тэгэхээр би өөрөө нэг юм телевизэд орчоод өөрөө юм ярьдаг юм хийхгүй байгаа айгу буруу юм байна л да. Одоо би ингээд өөрөө тайлбарлаж чадаад байгаа мөртлөөсөө хүмүүсийг авчираад яриулдаг ажил хийхээр манай нөгөө ирж байгаа хүмүүс маань яг энийг тайлбарлаж өгөхгүй болохоор би ярахаас өөр аргагүй болоод байгаа гэсэн үг л дээ. За нэг тиймэрхүү юм байгаа шүү. Тийм. Чи бас санал нийлж байна энэ дээр. Тий. Ерхэд бол би энэ дээр бас санал нийлж байна. За тэгээд одоо free trade гэж яриад байгаа шүү дээ. Чөлөөт худалдаа. Нэг зүйл чинь за олон жишээ бол байгаа л да. За эндээс жишээлбэл энэтхэг улс 1980 оны сүүлээр тэгээд free trade одоо чөлөөт худалдааг бол дэмжсэн тийм бодлого баримтлаад ихэд бол явсан байдаг. Яг тэрнээс хоошоо энэтхэг улсын за юу н одоо баян ядуугийн ялгаа гэж байгаа шүү дээ тий. Тэр нь маш хэмжээгээр тэлсэн байдаг гэж байгаа байхгүй. За тэн дээрээс нь ахуулаад одоо энэтхэгт бол одоо баян ядуугийн ялгаа маш их болцсон. За тэрнээс өмнө бол маш гайгүй байсан. За яагаад тэгдэг вэ гэхээр ерөөсөл ойлгомжтой шүү дээ тий. Гаднаас одоо за илүү хямдхан бүтээгдэхүүнүүд аваад оруулж ирж. Тэгэхээр чин дотоод байгаа тэр өсөлт чадвар муутай тэр компаниуд, үйлдвэрлэлүүд чинь цалингаа тавьж исэн бол тавьж чадхаа байлаад за ерөөхдөө бол энэ зах зээлс гарья гэд одоо үйлдвэрлэлээ хаагаад гарч байгаа тий. Тэгээ хаагаад гарч байгаа харин үлдсэн байгаа хэдин компаниуд нь яадаг вэхээр тэр одоо гол асуудал нь бол юу байгаа? Чадвартай ийм ажиллах хүчин. Тэгээ чадвар муутай ажиллах хүчин гэж яваад байгаа. За тэгээ чадвар муутай ажиллах хүчин нь бол ойлгомжтой. Тэгээ тэр зах зээлээс арчигдаад ирэхэд бол ажлын байраа асуулаад бол гарч байгаа. За тэгээд чадвартай хэд нь ирэхэд бол үлдээд за нөгөө үлдсэн байгаа энэтхэгт байгаа. За тэр үлдсэн үйлдвэрлэлүүд чинь яадаг вэ гэхээр ерөөсөө зардлаа таньж эхэлнэ. Зардлаа таньж эхлэхээр чадвар муутай ажилчтай ирэхэд бол халаад хамгийн түрүүнд бол яадаг вэ гэхээр чадварлаг за илүү боловсралтай илүү одоо олон зүйл одоо боловсралтай тий олон зүйл хийж чаддаг бүтээж чадах бүтээмж гаргаж чадах тийм ажилчтай авч үлдээд тэгээд цалингийн нэмээд ч юм уу тэгээд ирэхэд бол ажилуулад тэгээд ирэхэд бол энэ баян ядуугийн ялгаа гэдэг зүйл яг энэ дээр гарч иж байгаа гэж ирэхэд бол эдийн засгчид тэгж тайлбарлаж байгаа. Энгийнээр. Тэгэхээр хамгийн гол нь за Америкт ч одоо жишээлбэл одоо бол энэ маш том юу болоод байгаа шүү дээ. Баян ядуугийн ялгаа бол маш их болсон. За одоо жишээлбэл баян хүмүүс за Elon Musk за эндээс ахуулаад маш баян одоо удахгүй бараг хэдхэн жилийн дараа Elon Musk гэхэд триллион доллар одоо $1 их $80 гэдэг үнэлгээтэй тий network нь тэгж хүрэх хэмжээний болоод тим том болж байгаа. Тэгээд үүн дээрээс ахуулаад Америк бол энэ баян ядуугийн ялгааг ирэхэд бол багасгах бас оролдлого хийж яж магадгүй гэж би бодож байна. За ягаад гэвэл энэ чөлөөт худалдаа гэдэг зүйлийг түр ингэж хааж ирэхэд бол дотоод үйлдвэрлэлүүдээ сэргээгээд за ажилчдын цалинг бол нэг төвшөнд авчирж ирж ирэхэд бол ингэж барьснараа ирэхэд бол эдийн засаг тэр чинээгээр те яг стандарт нь дундаж давхарх нь ингэж ирэхэд бол үүсэх болцоол одоо үүсэж байгаа гэж бол миний хувьд бол бодож байгаа. Тэгээд энэ нь бол маш сайн зүйл гэж бол хувьяасаа бол харж байна. Тэгээ яг одоо энэ тариф гэдэг юм дээр ялчгүй сайн муу ийм нөлөөнүүд гарч байгаа. Тэгэхээр тэр нь дэлхийд сайн уу муу юу гэдэг л асуудал байхгүй. Дэлхийд гэдэг нь бус улс орнууд
Мэдээж бусад улс орнуудад ашигтай сайн зүйл байх юм бол нөгөө талдаа бол нэг тийм сайн зүйлгүй л байх. Нөгөө талдаа сайн байх юм бол нөгөө талдаа мэдээж нэг сайн зүйлгүй л байх тий. За бүр win-win гэдэг тийм зарчмууд яг энэ бизнес дээр ингээд харах юм бол яг үнэлгээгээр бол тооцогдож хоёулаа win-win байх боломж байхгүй шүү дээ. За яг мэдээж нөгөө үйлдвэрлэлийн хэмжээг нэгтгэл их бариад ажиллах хүчнийхээ одоо үнэлгээ нь бага учраас маш ихээр зарж байгаа учраас нэг талдаа win байж болно. Нөгөө талдаа тэрийг нь маш хямдхан аваад байгаа болохоор win байж болно тий. Тиймэрхүү байдлаар win-win зарчим бол ажилладаг. Хүнс чи үнэн дээр бол хоёулаа win-win байх одоо тийм боломж байхгүй. Тэгэхээр ер нь бол яг маш олон ийм зүйлсийн эхлэлийг энэ тариф гэдэг юмар янзлах гэж оролдож ийн гэж ойлгож байгаа. Тэгэхээр чиний ч гэсэн бас нэг нийтлэл байсан тий. Одоо ингээд дараагийн одоо үр нэхэгдэх болж байгаа. Одоо чинь бид нар энэ ковидын үед бол маш том money market гэдэг зүйлээс дэлхий чи ерөнхийдөө өөрийнхөө аварсан ийм зүйл болсон байхгүй да тий. Одоо бол ер нь яг ингээд хөрөнгөний зах зээлийн 4 ангилд авч үздэг л тий. За нийт одоо хөрөнгөний зах зээл гэдэг чинь юу лээ? Англиар юу лээ? Financial market. За тэгэнгүүтээ тэрэн дотроо юу хувьцааных болон бондын зах зээл гэдэг ангилчдаг. Тэгэнгүүтээ forex-тэй бидний мэддэг foreign exchange гэж байгаа. За тэрнийх нь дараа нь болохоор derivative гэдэг одоо юм үүсмэл зах зээл гэж байгаа. Тэр бол харьцангуй бас их шинэ ойлголт байдаг. Дахиад бүр money market гэж маркет байдаг. Тэр money market гэдэг ингээд ийм 4 том маркет байдгаас энэ money market гэдэг зүйл бол ерөнхийдөө ковидын дараа дэлхий гэдэг зүйлийг дэлхийг энэ хямрал гэдэг зүйлээс бол аварсан байхгүй. Тэгээгүй байсан бол ийм зах зээл байдаггүй байсан бол дэлхий маш эвгүй байдалд орохоор байсан. Тэ? Тэгэнгүүт одоо нэг улс орнууд ч өөрсдийнхөө үр тавих буюу улсаа одоо тавиад зээл авах эсвэл бол хөрөнгө босгох энэ үйл явцыг чинь money market гэдэг богино хугацаат бондын зах зээл дээр хийдэг байхгүй. Хийсэн байхгүй тий одоо ер нь бол урд нь бол тийм ч их идэвхтэй зах зээл байсангүй бид нар мэднэ л дээ угаасаа ингээд дагаал хараал явдаг гэсэн. Ингээд энэс хойш бол маш идэвхтэй зах зээл болсон. Тэгмүүд энэс ч мөнгө босгоод одоо босгосон мөнгөө тэр иргэдтэй энэ төр тарааж байгаа асуудал болж байгаа байхгүй ер нь бол. Тэгэнгүүт conspiracy theory ярьдаг хүмүүс юу гэж хэлдэг юм тэгэхээр нөгөө нэг Jerome Powell ингээл мөнгө хэвлээ сууж идэм print хийдэг гэдэг байгаа байхгүй. Тийм print хийдэг юм байхгүй. Хэрвээ тэгэл зүгээр print хийгээд яг тийм хэмжээний 9 тэрбум доллар ингээд зах зээл дээр гаргаж тавьж байгаа rescue plan гэдэг юм хийх юм бол нөгөө инфляц гэдэг юм чинь бүр ингээд шууд 60 малан өрөөч явчих боломжтой байхгүй. За 60-70 бай гэхэд зүгээр яг ерөнхий тооцоогоор харах юм бол 20% дээр бол шууд очих боломжтой. Тэгэнгүүт босгосон хөрөнгөө эргүүлж тарааж байгаа асуудал бол мэдээж инфляцид нөлөөлнө. Гэхдээ шууд нөгөө нэг тийм өндөр өсөлтийг хийх боломжгүй. Тэгэхээр энэ зах зээлийг бол бид нэр тий яг үнэ урт хугацаанд. Тэгэхээр энэ зах зээл гэдэг зүйлийг бид нар аюул зөв харж таних шаардлагатай. Тэгэхгүй тийчээ зүгээр л юм доллар хэвлээл тараацдаг. Би бүр ийм юм ярьж байгааг сонссон эдийн засгийн ухааны доктор хүн шүү. Төв банкын шипер буюу одоо тоо ингээд банкнууд руу шивээр явуулцдаг. Тэрийг ингээд хэвлээд хүмүүстэй тараад гэж тайлбарлаж өгч байгаа байхгүй. Энийг нь сонсоод итгэж байгаа хүмүүс бол одоо имгэнэл юм. Ер нь бол нэг талтай. Гэхдээ тэр ч ихтэй жоохон имгэнмээр ийм нөхцөл рүү орсон. Тэрэнд нь итгээд байдаг асуудал. Хэрвээ тийм байсан бол бус орнууд дээр ямар асуудлыг үүсгэх юм гэхээр яг өнөөдрийн гаргаж тавьж байгаа энэ BRICS-ийн холбоо шиг ийм юм чинь бүр аль дээр ингээд босоод ирэх хэрэгтэй байсан. Яг тэгж хийдэггүй байхгүй. Тэгэхээр энийг мэдээж шудраг хийж байгаа гэж би хэлэхгүй. Гэхдээ энийг бол шууд арайч нөгөө принт хийгээд эсвэл банкнууд руу тоо шивээд тэрийг нь тараагаад хүмүүс нь мөнгө болгоо гаргаад идээд угаад яваад байдаг юм байхгүй. Мөнгөний зах зээл биш. Зах зээлийг ер нь тэлэх, хумих энэ бодлого гэдэг ч юм бол маш нарийн ийм зохион байгуулалттай. Бараг эн чинь үнэхээр гениус хүмүүсийн зохиосон одоо аргачлал байна шүү дээ тий. Тэр аргачлалыг л буруу зөвгийн талаар яриад байгаа. Тэрийг бол буруу зөвгийг нь тооцдог хүмүүс бол яг үнэндээ бид нар бол бас биш л байх л та. Үрийн зохиоцсон байгаа тоглоомыг бол айтайхан ойлгоод цаашаа явах шаардлагатай гэж. Тий. Энэ дээр нь харин бид нар Монгол улс их айтайхан тоглоод манайх ч юм бас жиж хоосонгүй орон энэ төр байдаг. За яг тэр бол дараа нь өөр юмнууд дээр яригдах бах тий Монголын талаар. Тий. Тэгээд
ийм нөхцөл байдлууд харагдаад байгаа. Одоо тэгэхээр би чамаас болохоор юу сонсомоор байгаа юм гэхээр мэдээж ингээл доллар би миний өнцөг бол хамгийн гол харж хийсэн юм юу юм гэхээр тэр долларын үнэлгээг бол унгаахгүй тул өөртөө үйлдвэрлэгч болоод за ED гэдэг ойлголт байдаг. ED curve-ийг хоош нь shift хийгээд тэр shift нь болохоор price level доошоо болохоор GDP ерөнхийдөө ихсдэг гэдэг ойлголт буюу ер нь бол макро эдийн засгийн хамгийн суур ойлголт байдаг. Тэгэд энийг хийж байгаа маа Америк орн гэдэг. Яг энэ тарифтай холбоотой тайлбарч болно чадна. За тэгэнгүүт чиний тэр бичсэн нийтлэл надад аягүй таалагдсан. Тэр яг мөн байхгүй нэг хийгээд байгаа зүйл. Чи надад тэрийг яг үзэж байгаа хүмүүст байхгүй тайлбарлаад өгч. За Америкийн нэгдсэн улс за ерөөхдөө бол 9 одоо маш ойролцоогоор хэд байдаг вүлээ? Нийт өрн 36-нд их найд байдаг лөө. Тий, $1 триллион. 34 байна уу 35 6 одоо 6 ч болсон багс эсвэл 2 триллион мэдээдсэн. Тий. Тэгээд түүнээс нь дараа жил бол $9.80 буюу за тэр том бонд гаргасан ба за хэдэн жилийн өмнө. Тэгээд тэр бонд ковидын нөгөө нэг цуглуулсан бонд ч юм байхгүй. Тий, ковидын үеэр гаргасан тэр бонд нь бол одоо exercise хийх буюу за яг эргэн дүүлэлт нь хийгдэх. За энэ нь нөгөө нэг одоо юу гэж яриад байгаа шүү дээ. Mature хийгдэх цаг нь болж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд тэр 9 их найд долларыг бол за тухайн үед бол за ковидын тэр үед бол инфляц за бодлогын хүү бол тэгтээ бол ойрхон төвшөнд за маш бага хүүгээр тэрийг бол санхүүжүүлээд асуудалгүй бол аваад гарсан. За одоо бол бүх бол асуудал бол шал өөр болсон. За инфляцийг одоо харвал ойролцоогоор 2.1 хэдэн % байл тэгэл явж лээ шүү дээ тий. За өмнө нь 2022 онд хүрсэн инфляцийн түвшин бол 8% хүрсэн. Түүнээсээ дагуулад Америкийн нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ 5.5% дээр маш 10 хэдэн сар бол боллоо шүү дээ. Тэгээд энэ том хүүгээр дахиж одоо энэ 9 их найд долларыг дахиж санхүүжүүлэн 5.5 за одоо байгаа түвшин 4.5 энэ түвшингээр санхүүжүүлнэ гэдэг бол маш их зардалтай тийм ажил. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын хувьд бол хамгийн гол одоо асуудал нь тэр өрөөл дарах. Тэр өрөөл маш хямд ирээдүйд байж болох хамгийн ихэхэд бол зардал багтай боломжоор бол тэрийг дарах гэдэг том асуудал байгаа. Тэгээд тэрийг дарахын тулд ямар арга хэмжээ авч ийнэ гэхээр за хамгийн гол одоо энэ Трампыг хэрэгжүүлж байгаа энэ асуудал нь за ерөөсөө за зүгээр цагийн нөгөө зүгээр те ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй инфляцийн буухыг хүлээгээд бодлогын хүүгээ буухыг хүлээгээд тэгээс суувал үнэхээр бол бүтэхгүй. За инфляц чинь тэр хэмжээгээрээ те ерөөд бол байнга тогтургүй тэгээ тийм хурдан буучдгүй зүйл учраас ерөөд бол тариф гэдэг бодлого хэрэгжүүлээд за тарифаараа ерөөд бол эдийн засгийн хурдыг бууруулах за хүмүүсийн худалдаж авах богино хугацаанд те богино хугацаанд сулруулах те тэгж авч ирснээр за ерөөд бол хүмүүс за ойрын хугацаанд те Америкийн нэгдсэн улсын хувьд бол юу байгаа юм байна эдийн засгийн хурд бол саарах тийм төлөвтэй байгаа юм байна гэж авч үзээд маш том олон институционал те хөрөнгө оруулагч хөрөнгөний зах зээлд байгаа одоо ерөөд бол хөрөнгө оруулалтуудаа илүү сейф одоо буюу бонд руу ерөөд бол хөрөнгө оруулж эхлэл бол тавигдана гэсэн үг. Одоо бол за Америкийн нэгдсэн улсын бондны зах зээл US Treasury гэж бол Treasury bond одоо явж байгаа. Ерөөд бол нэг жилээс ахуулаад хэдэн сараас ч ахуулаад лээ 30 жил хүртэл байдаг баха тий 30 жилийн хугацаа. Богино хугацаатайгийн T-bill гэж хэлээл арай нэг дунд хугацаатайгийн T-note гэж хэлээл тэгээд уртуудыг дандаа bond гэж хэлээд байгаа байхгүй. Тэр нь бол дандаа л өөрийн бичгнүүд тий. 10 жилээр хамгийн гол одоо үзүүлэлт болох 10 жилийн одоо Treasury bond байгаа. Тэрийг бол T-note гэж нэрлэдэг. Тэгээд тэр нотийн одоогийн өнөөдрийн түвшин бол ойролцоогоор бол юу байгаад байгаа шүү. 400-ны
За 430 хэд мэд 8 ч юм уу тийм хөл байгаа. Тэр хавцаа бол ерөөхдөө байгаа. Энэ бол маш өндөр хэмжээд за энэ хүүг өөрөө буулгаснараа яах вэ гэхээр тэр бонд за өөрөөр хэлбэл бодлогын хүүг бол бууруулах бол нөхцөл бол бүрдэж байгаа. Тэгснээр үлэмжээ би чамайг ингээ ярьж хагаад өөрийнхөө хэсэг дээр трейдинг view дээр ярьж байгаа юм чи ингээ харуулаад яваад иж болох уу? Тийм боломж байна уу? Скринээ шеэрлж болно тий. Тий. За ингэнгүүтээ sorry. Тэгээд тий яг энэ айгуу чухал зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө хүмүүс шууд харуулчихъя гэж бодоод байна л да. За скрин шеэрингүүтээ. Энийг шеэрлэх туцсан уу? Тийм байна. За. Аха. За ярьж байгаарай ах. Би энэ US 10 гэдэг зүйлийн yield curve-ыг харуулдаг. За тэгээд тэр бондыг хүмүүс худалдаж авах тусам за тэр бондны хүү одоо тий хүү ерөөд бол эргэн төлөлт гэж яригадаад байгаа. Тэр хүү бол ерөөд бол буурдаг. За тэр хэмжээгээр буурснараа ерөөд бол бодлогын хүүг бууруулах нөхцөл бол бүрдэж байна гэсэн үг. За тэгээд өнөөдрийн бага төвшин бол маш өндөр хэмжээнд хүмүүс бол бонд руу хөрөнгө оруулж эхлэегүй. За одоо ерөөхдөө л нөхцөл байдал бүр цаашаа улам даамжраад тий том асуудлууд руу улам орох тусам ерөөхдөө бол хөрөнгө оруулагчид бонд аюулгүй хөрөнгө оруулалтыг сонгож эхэлнэ. За үүгээрээ дамжуулаад ерөөхдөө бол Treasury yield US Treasury note-ыг бол хүүг бол бууруулж тэгээд цаашдаа бодлогын хүүг бол бууруулах гол зорилго нь бол байгаад байгаа. За ерөөхдөө бол энэ бол маш том зорилгоудынх нь нэгэндээ ер нь бол ингэж хийгээд байгаагийн. Тий. Тэгээд ерөөсөө л гол Трампын гол хэрэгжүүлж байгаа асуудал нь ерөөсөө хатуу бодлого, за мөнгөний хатуу бодлого одоо ерөөдөө бол эдийн засгийн өсөлтийг бол одоо удаашруулна. За тэгснээрээ ерөөдөө бол зардлыг багасгаад за тэгээд тариф худалдааны хязгаарлалтыг тавьснаар бол одоо эдийн засгийн өсөлтөө маш их бууруулж ирснээр ерөөдөө бол хөрөнгө оруулагчид тий за бүр өөрөөр хэлбэл бүр хямрал руу ч оруулах ерөөдөө бол магадaltaй боломжтой. Ерөөдөө бол энэ нь бол Америк нэгдсэн улсын одоо хувьд бол тий бодлого боловсруулагчдын хувьд бол хямрал гэдэг зүйл бол ашигтай байж болох юм аа л гэдэг бол тал бол гарч ирээд байгаа юм л та яг өөрсдийнх нь хийж байгаа үйлдэлүүдээс ахуулаад гэдэг ч юм уу тий. Миний энэ зурж байгаа зурнууд ер нь харагдаж байгаа тий. За тийм саяны хиний үлэмжийн тайлбарладаг юм чи ерөөсөө энэ байхгүй. Ковид болоод маш их хэмжээний одоо бонд руу хүмүүсийн урсгал орж ирсэн гэж болно. За бондын зах зээлийг бид нэр харах юм бол ерөнхийдөө Америк нэгдсэн улс дээр л харахад нэг 100 гаруй триллион долларын зах зээл дангаараа бондын зах зээл явж байгаа. Нийт зах зээл гэсэн үг. Яг энэ дээр municipal за одоо юу state гэж хэлээд байгаа тийм эсвэл улсын эсвэл корпорацийн ингээд энэ ойлголтууд бол бүгд ороод ерөнхийдөө нэг иймэрхүү хэмжээтэй болж байгаа. Тэгээд гол нь хувьцааны зах зээл ойролцоогоор нэг 50 орчим триллион доллароос мөнгө урсгал гараад энэ юу руу ороод байгаа гэдэг санаа явж байна л да. Бондын зах зээл рүү. Тэнгүүд бондын yield гэдэг зүйл ер нь ямар байдгийг гэхээр бондын yield бол ерөнхийдөө yield гэхээр одоо yield curve гэхээр таад одоо мөрил гэж ойлгоорой тийм. Энэ бол үндсэн гол хөдөлгөөн юм. Урт хугацаанд болох тусмаа илүү өндөр хүү төлнө л гэсэн үг санаа. За тэгэнгүүт 20 онд юу тохиолдсон гэхээр 20 онд yield маш багаар одоо бага болж гисэн буюу одоо буусан гэсэн үг шүү дээ. Тэгээ yield гэж юу энийг юу гэж хэлээд байгаа юм гэхээр одоо бид нар бас купон энтер гэж хэлж байгаа. Энэ ч бол ерөөсөө хэрвээ би Америк нэгдсэн улсын 10 жилийн бондыг эзэмших юм бол тэг 1.3% л хүү авна гэсэн үг байна. Тэгэхээр чинь одоо энэ дэлхий дээр тийм хүн байгаа мó ер нь тэг 1.3% хүү авахын тулд амьдрэх хүн байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр энийг бол ашиг олохын тулд хийгээд байгаа биш. Эдийн засаг одоо санхүүгийн асуудал хүнд болох юм бол хүмүүс бонд руу шилждэг буюу яг өнөөдрийн байгаа мөнгө авч үлдэхийг л зорж ийн гэсэн үг. Түүнээс биш тэндээсээ илүү ашиг хайхгүй гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр хүмүүс бондын зах зээл рүү ороод тохоор yield унжидаг байхгүй. Энд чинь одоо бараг л тийм уг нь бол макро эдийн засаг үзсэн хүмүүс бол манай яг өндөр боловсрол, дээд боловсролтой хүмүүс бүгд макро эдийн засгаар дамжсан байх хэвээр. Энийг дандаа зааж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр yield бууж ин гэдэг юу илэрхийлж байгаа юм. Тэгэхээр бондын зах зээл илүү сонирхолтой одоо тэр хүмүүс судах гэж аваад байна л гэсэн. Тэгэхээр ковидын үед бол бүх одоо мөнгөний урсгал бол бондын зах зээл рүү ийм хүчтэй орсон гэсэн санаа явж байгаа гэсэн. Хүмүүс илүү их мөнгөөр зүгээр мөнгөөр нь хадгалмаар байна гэдэг гол санаа явж идэг. Тэгэхгүй болохоор аливаа нэгэн банкн дээр ч юм уу энэ төр байлгахаар юу тохиолддог вэ гэхээр нөгөө банкнд буурчдаг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр банк чинь тийм найдвартай хөрөнгө оруулалтыг ингээ барьдаг зүйл биш байхгүй юу? Тийм учраас ер нь бол ингээ бонд руу хүмүүс хушуурсан гэсэн үг. За энийг inverted одоо curve буюу ингээд бондын өгөөжийн одоо мөрий бол нөгөө тийшээ харж байгаа буюу эдийн засгийн хямралыг илэрхийлдэг гэж бол одоо хэлдэг тийм. Тэгэхээр өнөөдрийн ийм өндөр түвшинд хүрсэн байгааг нь Трамп гэдэг нөхөр гарч ирэнгүүтээ тэдний багийнхаа ерөнхийдөө энийг буцаагаад ядаж нэг 2 руу оруулаад шинэ бонд энэ дээр гаргах юм бол өмнөх тэр хилээд байгаа 9 триллион долларын юуг өрийг төлөх гээд байгаа байхгүй. Яаж төлөх гээд байгаа гэхээр шинэ бонд л гаргах. 9 триллион долларын шинээр одоо хэвлэл одоо нөгөө хүмүүсийн conspiracy theory гэдэг хүмүүсийнхаар бол 9 триллион доллар хэвлэх гээд байгаа байхгүй юу? За мөн энэ бол хэвлэлт юм шиг харагдана. Тэгэхээр өмнөх өрөө дарж дарахын тулд бондыг шинээр гаргадаг одоо тийм нөхцөл рүү одоо дэлхий тэрчтэй яваа орчихсон. Энийг одоо үүсэх арга байхгүй. Бидний өнөөдрийн амьдарч байгаа энэ эдийн засгийн энэ одоо идеал гэдэг зүйл чинь өөр яг энд байхгүй. Өрөөс өөрийн хооронд дамжиж байгаа. Тэр дунд хэрэглээ томорхоор хүмүүсийн сайхан жаргалтай амьдарч байгаа юм шиг харагддаг буюу барууны орнуудын түлхүү сайн хийж чаддаг зүйл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг л дарахын тулд одоо хямдхан бондын одоо юутай болох шаардлагатай байгаа дээ шүү дээ. Хямдхан бонд гаргах шаардлагатай байгаа. Мэдээж 4%-аар 5%-аар тэр 9 триллион долларын магадгүй би хэдийг гаргах гэж байгааг мэдэхгүй шүү. Энэ дээр зүгээр л ойролцоогоор 9 триллион долларыг энэчээ бондн дээрээс босгож исэн болохоор би одоо дахиад энэ нэг 7 молоо бахал гэж ойлгож байна. Тэгэхээр тийм хэмжээгээр бол хийхийн тулд хүн баг байх хэрэгтэй. Мэдээж 5% хүү 9 триллион доллар дээр төлөх 2% хүү 9 триллион доллар дээр төлөх хоёрын хооронд асар том ялгаа байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол тарифын бас нэгэн зорилго юм аахгүй. За ингээд хэлж өгөөд хүмүүс ойлгохгүй байх юм бол зөв үнэхээр уучлаарай тий. За та бол бүр анханаас нь явах хэрэгтэй байна. Тэгэд иймэрхүү ойлголтуудыг гол нь үлэмжийг хэлж өгөхгүй болохоор хүмүүс юу гэж яриад байна гэхээр цаагаар чи ийм юм яриад байгаа. Нэг л юм ерөөсөн нэг юм дэлхийд даяараа яваад байгаа баястай. Тэгээд одоо жишээ нь манад байгаа энэ эдийн засагчид энэ төр ингээд нэвтрүүлгүүдээр ороод эсвэл бол энэ тэнд ингээд яриа өгөхөөрөө дандаа тэгж худалдааны тэнцэл гэдэг юм хасахтай байгаад байдаг. Тэгэхээр тэр хасахтай байгааг нь ерөнхийдөө янзлахж байгаа юм гэж тайлбарлаад байгаа байхгүй. Яг үнэндээ бол тэр нь бол нэг тийм том асуудал биш. Хасах нэг 100 биллион доллар эсвэл зарим орнууд дээр бүр миллион долларын хасахтай зүйлсүүд яваад байгаа байхгүй. Тэгэхээр миллион долларын асуудлыг шийдэх гэдэг байгаа асуудал ерөөсөө байхгүй. Энд чи юу шийдэх гэдэг юм гэхээр бид нар цаашдаа биллион доллараар төлөх гээд байгаа. Магадгүй триллион доллараар төлөх гээд байгаа. Тэр одоо өрөөл юу хийгээд шүү дээ. Өөрийнхөө хүүгэл бууруулах гэдэг асуудал яваад байна шүү дээ. За тэрний хажуугаар нөгөө доллараа аврах гэдэг магадгүй. За магадгүй энэ нэг хөрөнгөний зах зээл гэдэг юм нэг доошоогоо унаад ингээд ороод ирэх юм бол өшөөл бүр их томрох боломжийг бий болгох гэдэг байна. Тэ? Мөн үнийг хэлж байгаа санаа. Тий. За би стоп шеринг гэчгээр иргэ орчин тий. Зөв тий. Ерөөсөө л бондын зах зээл тэгээд хөрөнгөний зах зээл унш чинь ерөөхдөө уруу хөдөлгөөнтэй. Бонд илүү сонирхож байвал хөрөнгөний зах зээл ундаг. Одоо бондыг сонирхохоо болж байвал хөрөнгөний зах зээл эсрэгээр өсдөг. Тэгээд ерөөхдөө бол Трамп за боловсруулагчд болон ерөөдөө ирээдүйд гарах хөрөнгөний зах зээлийн уналт ерөөдөө л хамаагүй л гэсэн. Ерөөдөө бол өөрсдийнх нь хилж ярьж байгаа зүйл нь тэргээр бол нотлогдож байгаа юм л та. Чи өвдөд байвал ийм уудаг л үздэй чи л нэг тийм яриадсэн тий. Тий. За тэгэхээр бол өнөөгийн энэ нөхцөл бол би бол өвдөд гэж харж байна.
За энэ хийж байгаа үйл явц нь үнэхээр ажиллах юм бол юу энэ байтугай аимшигын том өсөлтүүдийг хийхэд бэлэн байгаад байна. Яагаад гэхээр энэ татварын орчин гэдэг зүйлийг Трамп гэдэг хүн чинь гарч ирснээр яаж өөрчилж байгаа вэ тий? Багш нь гинэ зүйлэрж байна. Би нөгөө 2016 онд Трамп ч гарч ирж исэн мөрийн хөтөлбөр дээр байдаг байхгүй энэ хуучин бол Америк нэгдсэн улс чинь ийм татварын систем жоохон шаттай байгаа 34 орчим хувьтай юм гэдэг байдаг байсан. Тэгэхээр 2016 онд гарч ирэхдээ хамгийн гол дэмжлэг авч ирсэн зүйл нь юу гэхээр энэ 34%-ийг 21% хүртэл бараг бууруулсан байхгүй. Өнөөдрийн Америкийн одоо компаниудын одоо төлдөг татварын хэмжээ гэсэн. Тэгэхээр энэ хооронд чинь бараг ойролцоогоор нэг 13-аас 14-15% ийм өөрчлөлт байгаа. Тэр хэмжээгээр Америкийн корпорациуд томорсон байдаг. Тэрнээсээ болоод бүр юм маш илүү их том хэмжээнүүдээр өссөн байдаг. Энэ ганц нэг энэ тэнд подкастын тэрт яриад явдیں۔ Тэгээд тэднэр дээр бас нэг тайлбарлаж ирсэн байгаа. Тэр Saudi Aramco гэдэг компани бол Saudi Aramco-ийн компани. Дэлхийн хамгийн giant компани байсан. За миний мэдж байгаагаар бол 20 онд 21 он энтерт бол энэ ковидын үед тэгээд нэг жоохон дараах үед бол $2 триллион үнэлгээтэй нэгэн компани. Тэр үед манай аваргууд ч юм буюу нөгөө Apple, Amazon юу гэдэг те. Эдгээр чинь бол $1 триллион market cap давлаа гэж бөө юм болдог байсан. Айгуус тод санаж байгаа. Одоо бид нар чинь яг нөгөө арилжаа хийдэг байлаа шүү дээ тэр үед чинь. Тэгэхэд өнөөдөр $3 триллион давчаад ахт нь унаад байна гэж хэлээд байгаа юм. Одоо Tesla гэж чинь бүр ингээд ингээд юм мэдгүй хүмүүс ингээд тойроод байгаад хахаар юм. Эсвэл бол би нэг хитрхи их сошиал зүйлжэн Facebook дээр яваад иж магадгүй зэ. Тэгээд ингээд Facebook-ээр явж байгаа юмнуудыг харахад сая одоо чинь Elon Musk-ийн Tesla ингээд 480 500 орчим руу хүрчээд эргээд 200 өдрөө ороод ирсэн чинь хүмүүсийн бах нь ханаад байгаа маш. Одоо тэр нэг хуучин усын хурлын байсан гишүүн байсан уянга энтер гэдэг нэг юм солиотой хүмүүс бичиж орж ирээгүй л дээ бичиж байгаа. Тэрэн дээр нь юу гэж ингэсэн чинь нөгөө дэлхийн хамгийн баян гэдээсэн олигарх одоо юу гэдэг те баг капиталист барууны үзэлтэн нөгөө нь овч чинь дэлхийн хамгийн баян гэд ингээд гайхуулаад ирсэн чинь ийм их хэмжээний мөнгө алдаа нөгөө хүн чинь баг байхгүй болж ингэж бичээд байгаа байхгүй. Тэр мэр бол нэр падлич байхгүй. Elon Musk гэдэг одоо тэр өөрийнх нь хөрөнгө нь хамгийн нэгдүгээрт явж гинөө 3-4-т орсноо падлич байхгүй. Яг үүндээ бол 13% л эзэмшиж байгаа. Tesla-гийн тий 13 байдаг хаа. Тэр хавцал байгаа. Гэхдээ тэр нь өөрөө нөгөө market cap гэдэг зүйл хэлэхээр томроод эргээд буцаагаад унахаар багасч л байгаа л асуудал байхгүй. Энд чинь зүгээр зах зээлийг ойлгодог хүн бол энэ дэшээ явдаг юм буудаг юм л гэж байгаа шүү дээ. Тэр хүн бол бүр би баян нь очлоо даа гэснээр би ядуу нь очлаа гэдэг бодол бол ерөөсөө явахгүй байгаа маш тодорхой. Тэгэхээр ийм өчүүхэн байж болохгүй л гэж харах гэдэг. Тэгэхээр тэрийг нь гол нь ингээд дагаад ингээд давуулгаалаад би маш олон коммент харсан л да. Коммент гинэ яг адилхан ийм постууд тэгээд ийм капиталистуудын юу инглээ тэглээ гэдэг ийм тайлбарууд явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол маш өрөвдөлттэй санагцсан. Одоо бид нарыг намайг жоохон махад чинь за жоохон чижтэй нэг хэдэн жилийн өмнө бол ямар ч гэсэн иймэрхүү хүмүүс өдөртөж ийжээ тий бодлого гаргаж ийжээ. Тэгэхээр бид нар өнөөгийн ийм нөхцөлд байгаа нь бол одоо нөгөө тавилын юм да гэдэг лөө тий тэр нь багхгүй. Ер нь бол гайхаад байх зүйл байхгүй. Тэгэхээр ийм ер нь бол энэ харанхуй бүдүүлгээс бид нар салах хэрэгтэй. Манай нөгөө гижүүгийн шиг харанхууд асах гэрлэн бай гэдэг зүйлийг бол залуучууд заавал хийх ёстой. Заавал хийх ёстой нэг хин нэг нь ярьж их хэвээр зүгээр үнэхээр зүсээд энэ бүх юмыг авч байгаа хүмүүсийг бол аягүй сайн дэмжих хэрэгтэй. Ялангуяа энэ за мөнгөчин нэгдэрч гэдэг юм уу те. Ялангуяа нөгөө хөрөнгөний зах зээлтэй холбоотой юм дээр бол тэр хүмүүс ингээд дандаа бүүлийн хийж идэв боловч энэ хүмүүс чинь бүх юмыг аваад одоо бид нар дуурах одоо боломжтой болж эхэлж штэ те. Энэ маш сайн багхгүй. Тэгэхээр ингээд араасаа боловсртой болоод ойлгоод зүгээр дэлхий яаж хөдөлдгийг ойлгоод энэ төр байх юм бол арай л өөр цаашаа сурыг мэдээ гэдэг тийм зорилготой болох байх л та. Тэгэхгүй болохоор хэдүүлээ чинь яг нэг юм нэрнгээсээ л бас арай болоогүй байгаа шүү. Арай л мэдрэгдэж байгаа шүү. Одоо л чамд ялангуяа их сайн мэдрэгдэж байгаа зү тийм. Ингээд сураад эхлэхээр тэд нөгөө өнгөрсөн 100 нөгөө манай телевиз дээр юу хийжсэн. Мэтгэлцээ хийж байгаад тийж ч нөгөө нэг юуны төлөөлөгч болох гээд кандидат хийж байгаа хүмүүс орж иж байгаа шүү дээ улсыг хурд суух гээд. Тэр хүмүүсээс бол ерөнхийдөө дата юм гардгүй юм билээ шүү.
Тэгэл ингээл гаран салгансан тийм хүмүүс ингээл шууд нэвтрүүлэг дээр ингээл зогсож байгаа. Тэгээ дата ярихгүй юм бол тэнд юу байж юу хийх гэдэг юм. Бодлого ярихгүй бол тэнд юу хийх гэдэг юм тий. Сэтгэл ярина. Зарим хүмүүс нь дуулна, хөөмийлнэ нэг тийм байгаа. Тэгээд тийм юмар хүмүүсийг татах зорилготой байгаад тийм хүмүүсээр өдөртүүлээд авах юм бол бид нэр ерөөсөө урагшлахгүй юм байлээ. Харин болж байгаа бүтэж байгаа хэсгийг юм ойлгож байгаа мэдж байгаанууд нь дэмжиж явах нь аюул зүг. Одоо жишээ нь бол зүгээр миний өөрийн хувийн л үзэл шүү. Тэгээ бусдын заавал нэг юм халбтай гэсэн үг бол биш. Одоо бол хамгийн сайн баг байж магадгүй энэ манай Монголын Монгол банкны баг. Урд нь бол тэр хэрэгжүүлчихсэн бодлого бол зүгээр л тэд гээд яачи гэдэг л ийм юмар явдаг байсан юм шиг харагдаад байгаа шүү. Датанасаа. Одоо бол харьцангуй бас яг энэ юмнуудаа ойлгодог болоод хийж чинь. Тэгээд сүүлд бол тэр чи бодлогын хөв энтрийг нэмж байгаа нь яалтч барахгүй. Нэмэхгүй бол болохгүй байхгүй. 12 л оюучихгүй болохгүй байсан одоо чинь Монголыг тийм. Тэгэхээр тэр мөрийг ойлгож хийж байгаа нь бол энэ баг бас сайжирч байгаа юм уу? Тийч ажиллаж байгаа бас залуучууд ингээд яг энэ системээ ойлгодог болж байгаа юм уу тий? Гэж бодвол харагдаад байгаа. Тэгээд бид нар бас ч гэж нэг тийм дүүрц ард юм уу эсвэл дүүрцэн системээр амьдраад байдаг хүмүүс биш л дээ. Гол нь нэг жоохон төвлөрчих хэрэгтэй байгаа. Асуудлууд байгаа юу байгаа. Татвар матрын асуудал угаасаа яригдаж таарна энэ одоо нэвтрүүлгээр стримээр тий. Би бол одоо чадхаараа л гаргаж ирж ярина л гэж бодож байна. Ичмэр юмнууд маш их байгаа даа. Тийм. Ялцчих. За, sorry би нөгөө чиний тарифаас чинь бүр ингээ холдуул аваа явчихсан. Би нэг багшурцсноос хойш ингээд иймэрхүү болчиход байгаа ш. Тариф дээр өөр ярих юмнууд байсан уу? Тий. Тэгээд яг юу байсан? Америкийн нэгдсэн улс чинь хятад ногдуулсан тариф нь 145% байлоо. 160. Тэгвэл 200 хэд мэд болоод байсан уу? Харин тий. Тэгээд бол зөрүүлээд хятад улс ирэхэд бол 125-ыг тавьсан санагдчихэв. Тэгээд бол өнөөдрийн гарсан мэдээгээр бол Трамп бол буцаад ирэхэд бол хилцээр хийж буцаж ирэхэд бол буулгана. Гэхдээ тэгрүү бол буулгахгүй гэсэн ухаан нийлэн болж байна. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь миний нэг харсан зүйл яг нь Америкийн худалдааны танхимын төлөөлөгч ерөөсөө өглөө босоод нэг юунд очсон юм шиг байна. Нэг юуны ярилцлага нэг том их сургуулийн ярилцлаганд ч юм уу мэдхгүй. Нэг газар суудсан л ах шиг гэсэн. Тэгээд нэг хүн асууж байна. Тэгээд өнөөдөр өглөө энэ тариф за энэ чинь баг 2-7 хоногийн өмнөөс тарифыг 90 хоногоор хойшлууллаа. Энийгээ зогсоолоо, төр зогсоолоо. Та энийг яаж мэдэж авсан бэ гэсэн чинь би мэдээ уншсан гээл тэгжил ах шиг л. Ерөөсөө Трампийн хувьд бол ерөөсөө яг тийм баг хамт олон тий бодлого боловсруулагч та хилэлцгээс илүүтэй өөрөө шууд тэр тарифыг бол зүгээр сэтгэл хөдлөлөөр шийдэж байна гэж би бол харж байна. Яа тэгвэл truth гэдэг юм дээр бичээд байгаа тий. Тэгээд ерөөхдөө тэр хүн нь асууж байгаа юм л та. Одоо Трамптай одоо өөрөө ингээ ярьж хилэлцчихэж энийг гаргадгүй юм уу гэсэн чинь би надад энэ ирэх нь авахгүй штэ гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөхдөө бол энэ том тариф ийм ногдуулж байгаа энэ зүйл бол анханасаа ерөөхдөө бол тэр хүний бол зүгээр сэтгэл хөдлөлөөр явжсэн. За яг бодит яг боломжт яг хамгийн гол тариф нь бол яг эдийн засагчид ногдуулах ёстой тариф нь бол Америкийн хувьас бол ойролцоогоор 60% л байна гэж бол хараад байгаа юм л. Тэгээд тэрнтэйгээ ерөөхдөө бол багтаа юм байлээ 60%. Хятадын хувьд уу? Үгүй. Америкийн нэгдсэн улсад хятад ногдуулж байгаа нь 60%. Тий. Боломж нь. Тий. Ерөөхдөө бол ойролцоогоор тэр хавцаа ерхий бол хүртэл бууруулах байх гэсэн бол шум бол явж ирлээ. Тэгээ өнөөдөр би бас надад яг наад өнцгөөс чараад байгаа. Тэгэхээр ингээл самарч байгаа буцаад болуулаад ингэдэг гэл би ч одоо нөгөө чи өглөө болгон мэдээ одоо бэлдэж байгаа юм чинь тийм галзуу шиг юм яриад байгаа байхгүй миний яриа бол нэг өдөр нь за тэгтөө байна ингэсэн тэгсэн гэж ярьснаа маргааш нөгөөтгөө болцсон байна гэл ингээл айгу мэдэрч байгаа. Тий.
Тэнгүүт зүгээр эндээс нэг ийм юм харагдаад байгаа юм жий. Чи бас судлаад үзээрэй заяа. Урд нь бол Америк улс бус улсуудтай дандаа 10 орчим хувийн тарифтай. За ингээд заримдаа 5, заримдаа 15 хүртэл ингээд байсан. Дэшээ доошоо байсан. Тэгэнгүүт үндсэндээ бол улс орнууд дээр нэг юм таблицаар гараад ирсэн шүү дээ, тий. Таблицаар гарч ирчээд шоолж молоод бараг зогсоодсон, тий. Тэгэнгүүт маш өндөр хэмжээгээр юм шиг болгож харагдуулаад эргээд буухтаа нөгөө 10% чинь нэмчих боломжтой байгаа буюу 20 орчим хувь дээр ерөнхийдөө тогтоох гэдэг шиг байна гэж харж байгаа. Улс орнууд дээр зүгээр энгийн харилцаатай улс орнууд дээр. За мэдээж манайх шиг одоо миллионоор тоологддог ийм гадаад худалдаатай орндоо бол одоо юу гэдэг хасхаа авахгүй тул зүгээр 10 марваар нь үлдээж байгаа харагдулна шүү дээ, тий. Тэгэхээр ийм нөхцөл дээр юу гэж харах юм гэхээр одоо бол тэр сүүл миний хийсэн мэдээнүүд дээр л 77 орн бол ямар ч сан Америктай хилцээр хийхэд бэлэн байна гэд очсон байж байгаа юм байна. Тэгэнгүүт тэр 77 орн юу гэж хийх вэ гэхээр атлист 20% дээр л буух боломжтой байгаа. Тэгэхээр чинь эн чинь яг үнэндээ бол бүр амар нэмий гэж ингэж гаргаж ирэнгүүтээ тэрийг буулгаж байгаа юм шиг харагдуулаад үндсэн байсан дээрээ бол нэмжилт харж. Тэгэхээр энэ хаана ашигтай гэхээр Америк нэгдсэн улсад ашигтай нөө ашигтай тийм. Ашиг гэдэг нь юу юм гэхээр өөрсдийнхөө нөгөө үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг асуудал байгаа. Үйлдвэрлэлээ хөгжүүлээд аваад за магадгүй гаднаас орж ирэхээр бол илүү их тарифтай байх нь мэдээж энэ чинь татвараа төлж байгаа юм чинь бас ашиг болж таарна шүү дээ тэр улсыг. Тийм учраас ингэж хийх гээд байна уу да гэдэг нөхцөл харагдаж байгаа. Нэг бол бараг л тэгж хийх байх. Тэгээд эргээд хөлөө нэг ярьдаг байхад хоёлаа нөгөө хамгийн анхных дээр ярьжсэн да яг тэр чинь боллоо гэж ярих халтаа нэг өдөр. Тэгэхээр нэг ийм л нөхцөлийг л хийх гээд байгаа. Яг үнэндээ бол Америк өөртөө маш хүнд байдалд орох байхгүй. Америкч өөртөө бас ч гэж хүнсний үйлдвэрлэл сайтай орно. Хүнсний үйлдвэрлэл нь яг нэг газар тариалангийн ч гэдэг юм уу асуудал нь бол одоо Америкийн нэлээд том эдийн засгийн том хэсгийг эзэлжлээ байгаа л да. Одоо хойд нутгуудаар нөгөө ахыхан байсан тэр Миннесота энэ чинь дандаа л аж үйлдвэрлэлийн хэсэг байхгүй. Хөдөө гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд энэ хэсгүүдээр бол дандаа энэ газар тариалангийн асуудал энэ төр явдаг. Тэгээд тэрний тэр бордоо нөгөө түүхийд тэр үр тариа юмнуудыг нь Канадаас 90% хамааралтай. Өндөр байгааз 90% хамаарал гэдэг бол чи Канад дээр одоо нөгөө 25% тавьчих юм бол ерөнхийдөө нүдрүүгөө хуруугаа хийж байгаа асуудал болох байхгүй. Тэ? Өөрийнхөө бараа бүтээгдэхүүний үнэлгээг тийм хэмжээнд нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэрийг тэгж нэмэх юм бол жижиглэнгийн нэгж үнэлгээ нэмэгдээд инфляц үүсэх маш том эрсдэл үүсэж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингэж хийх өөрөө бас яг өөрсдөө бас ингэ байхгүй болох гэдэг асуудал байгаа учраас тэрийг нь одоо яг үйлдвэрлэгч нар маш их эсрэг үүсчихсэн. Ялангуяа над Америк улсад ч юм болохоор энэ юунуудын холбоо гэдэг холбоотууд нэг том байдаг. Одоо чинь газар тариалан эрхлэгчдийн холбоо зөвхөн попкорн одоо юу тариалагчдын холбоо өнтер гэж тусдаа байна л да. Эдгээр нь дандаа юм шаардлагууд тавиад гэсэн одоо машин үйлдвэрлэгч нар ч гэдэг юм уу ингээл айгүй том асуудлууд байсан шүү. Тэгэхээр би бас яг чиний сайн хэлж байгаа тэр нь санал нэгдэх гээд байна. Нэг тиймэрхүү асуудал байх юм бол тэгмүүтээ нэг жоохон нэмээд тавьчих юм бол эн чинь баг амжилт واخгүй тий. Тий. Тийм санаатай байж магадгүй. Тий. Тэгээд ерөөхдөө бол одоо нэг хэдэн сарын хугацаанд бол энэ бүх асуудлууд тий за яг зөрөлтөд за энэ татварын энэ юм ууга тарифын юугаа нэг баттай тодорхой болгоод эхлүүл за өөр талаас нь за маркетинг за одоо яг ямар яаж болох юм ингээд ерөөхдөө бол харж үзвэл бас боломжтой л илүү эрүүл байх гэж бол бодож байна. Одоо бол зах зээл бол маш тогтворгүй энэ дээр бол мэдээж хөрөнгө оруулалт хийн гэдэг бол маш том эрсдэл. За яг үргэлжлүүлээд за энэ 20% унснасаа ч илүү үргэлжлүүлээд унах бас боломж бол нэлээд байгаа. Тий. Тэгээ миний хувьд бол тэгж харж байна. За таны хувьд юу гэж бодож байна? Одоо эдийн засгийн хямрал болох магадлал ер нь ямар хуу байгаа? Ер нь бол болно гэж бодож байна уу? За энэ дээр яг эдийн засгийн хямрал гэдэг ойлголт ч юм бол GDP 2 удаа дараалал хасах гарахыг хямрал гэдэг хэлж. GDP хасах гарах бол нэг тийм том асуудал биш байдаг. Ер нь бол энэ судалгааж байгаа хүмүүс аягүй сайн мэднэ. Гарч л идэг асуудал байхгүй ер нь бол. Тэгэхээр яг хямрал гэд харах юм бол хямрал бол болох л байх. Гарах боломжийг угаасаа одоо тавьсан байж та тий. Тэгвэл энэ өөрөө тийм
урт хугацааны холын уналт энэ байх юм уу гэж би ерөөсөө итгэхгүй. Тэр 11 сар ч гэсэн ер нь бол яг хөө ингээл Трампын иймэрхүү асуудлуудыг хийгэх, худалдааны асуудлыг хийгэх, дахиад яг нөгөө энэ эрчим хүчний салбар واخгүй юм гол зүйл нь. Эрчим хүчний салбарыг ийм одоо шинжилэл хийн буюу шинжилэл хийнэ гэдэг нь хуучрал хийнэ гэж баг ойлгох юм аашаа тий. Өмнө нь байсан уламжлалт зах зээлийг ногоон болгох гэж оролдсон. Энэ ногоон чинь фейл гэж байгаа маань бидний өнөөдрийн энэ хэрэглээ, энэ өснө нэмэгдэж байгаа хэрэглээнд хүрэхгүй байгаа учраас бид нар буцаад угаасаа эрчим хүчнийхээ хуучин уламжлалт салбар руу буюу нүүрсээ түлхэх юм байна, газрынхаа тосыг эргэлэх юм байна, газаа эргэлэх юм байна гэдэг юм руу шилжинэ гэдэг. Тэр энэ нь бол маш тодорхой байсан одоо жишээ нь Трампд гарч ирэхээс өмнө. Ер нь тэр нэг буудуулдгаас хойшоо бол эдгээр зүйлсүүд маш тодорхой болсон доо тий. Буудуулаад гарч ирэх юм байна. Буудуулаа гарч ирэх юм бол Парисын хэлцлээс гарах нь тодорхой байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах нь тодорхой байсан. НАТОг санхүүжүүлэхээ болох нь тодорхой байсан. Өөрсдийнхөө Great Америкаг дахин бүтээн гэдэг бодлогод хийх нь тодорхой байсан. Тэр чинь юу гэхээр яг өнөөдрийн хийгээд байгаа тарифын асуудал байхгүй да. Яг л 18 онд чинь адилхан нэртэй адилхан л асуудлууд байсан зүгээр. Шинэ асуудал ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр эдгээр харагдчихсан асуудлууд. Энэ бол тодорхой хэмжээний ялангуяа хөрөнгөний зах зээл дээр бол correction гэж хэлдэг. Retracement хөдөлгөөн гэж хэлж байгаа. Retracement үйлдэлийг бол хий. Гэхдээ тэр нь ерөөсөө нэг тийм урт байх юм бол энэ өөрөө магадгүй иргэд Америкийн эвгүй байдалд оруулах учраас тэрийг урт хийж чадахгүй байхгүй. Уртаар буюу 10 жил мэлэр ч юм уу эсвэл 5-аас дээш жил мэлэр бол угаасаа боддоггүй. За 2 жил мэл хийх юм бол нэлээ урт болчлоо гэж бодно шүү. 22 оны одоо хөрөнгөний зах зээлийн уналтыг бол ерөнхийдөө 1 жилийн хугацаанд явсан байдаг. Тэгээд тэрийг бол хүмүүс маш урт энтер гэж хэлдэг шүү. За чигтэй хэлдэг штэ тий. Тэгэхээр ийм нөхцөл байгаа. Тэгэхээр ер нь бол би цаашдаа ингээд унаад явчихна гэдэг дээр бол ерөөсөө итгэдэг. Угаасаа энэ өнөөдрийн байгаа татварын 21% чинь дахиад 15 руу явуулна. Тэгээд ялангуяа энэ giant компаниуд ч улам илүү томрох энэ нөхцөл рүү яваад байгаа. Өнөөдрийн 3 тэрлион доллараар үнэлэгддэг энэ маркет каптай компаниуд чинь дахиад 5 за магадгүй томууд нь 10 марвал очсон байхыг үүсэхгүй. Гэтэ яг тийм их хэмжээний мөнгөний нөлөөлөлт дэлхийн хэдийн их хэмжээнд хугацаанд хийх болдоо энэ төргээд тооцооллуудыг илүү нарийн шинжилгээ гэдэг хүмүүс хийж чадах байх. Хэрвээ хийх юм бол ийм хэмжээний мөнгө хэрэгтэй ингэх юм бол тийм юм ингэж томсгох хэрэгтэй гэдэг чинь бүгд нөгөө томьёолтой байгаа шүү дээ тий. Тэрүүгээр нь боддог хүмүүс бол бодоод гаргаад ирж магадгүй. Гэтэ ямар ч ихсэн өнөөдөр бол доош онж байгаа нь бол магадгүй хөрөнгө оруулагчдын хүлээгээд алгаа үрээ сууж явах хэрэгтэй зүйл мөн байхгүй. Одоо бид нар энэ Nike компаниг $55 дээр байгааг одоо нэг одоо яйдаа гэмээр тий. Одоо чинь энэ Америкт байдаг хүмүүс бол бүгд л санал нэгтэйгээр бол хүлийн зөвшөөрнө. Nike хамгийн урт лайнтай хамгийн хүмүүсийн үйлчлүүлдэг хамгийн үнэтэй биш хамгийн нэр хүндтэй брэнд одоо чинь юм байхгүй. Тэгэхээр өнөөдөр $130 дээшгээ 130 хүрсэн санагдаад байна. Доошоо бууж ирээд ингээд нэг 50% дээр байгаа энэ төр нь бол өөрөө нэг тийм боломжуудыг өгөөд байгаа асуудлууд мөн. Би яг 4 жилийн өмнө ингэж хэлээд Amazon дээр $950 billion маркет капитал болсон багт нь ингэж ярьж ирснийг айгүй тод санаж байна. Крипто буужин дээр лайв гэдэг баг та. Одоо энэ бол $2 trillion $950 орчим руу бууж байгаа ч юм бол өөрөө Fibonacci-гийн 50% левел буюу бидний эрсдэл хийж эхлэх үе мөн гэдэг тайлбарлаж ирсэн бичлэгүүд нь ч гэсэн байж магадгүй үзэх юм бол. Тэгэхээр яг л энэ нөхцөлтэй бол орж иж байгаа компаниуд байна. Гэхдээ 50-аас доошоо унахгүй шүү бүх мөнгөөрөө очиод аваарай гэдэг ч юм уу тийм зүйлийг бол угаасаа хийлэгч ирэх байхгүй хэлж чадахгүй мэдэхгүй. Унах юм бол мэдэхгүй би зүгээр ямар ч урт хугацаанд хадгалах чивэл та хямдхан байж болно гэдэг компаниг санал болгож байгаа шүү л гэсэн үг байхгүй. За ингээд өөр одоо магадгүй мундаг тэр юутай зэрэгтэй хүмүүс ба шүү дээ. CFA level авсан хүмүүс ч үгүй юм. Энэ хүмүүсээр тогтоолголт ratio-г тогтоолгуулад хар тий. Одоо PBPS ratio-нууд ямар хуу байгаад байгаа. P-ийн ямар хуу байгаад байгаа. Тэгээд энэ үнэхээр underrated юм уу, overrated юм уу гэдэг ингээд харах юм бол судалгааг нь хийж болно. За техник шинжээч бас залуучууд байгаа тий. Техник шинжилгээч гэсэн өөрөө тийм муу зүйл ерөөсөө биш. Техник шинжилгээг аягүй сайн зөв хийх юм бол supply demand буюу эрэлт нийлүүлэлтийн хуулийг аягүй сайн тайлбарлаж өгч идэг. Эрэлт нийлүүлэлтийн хуулийг тайлбарлах юм бол тэн дээр чинь
нөгөө зарж байгаа сонирхлын эсрэг худалдаж авч байгаа тоо хэмжээ өсөж гин үү гэдгийг тайлбарлаад нөгөө divergence гэдэг зүйл үүсэж байгаа юм бол энэ бол бүр баттай биелдэг зүйл ч гэх юм уу те. Divergence үүссний дараа бол short squeeze гэдэг зүйл хэрэгжиж эхэлдэг ч гэдэг юм уу. Ер нь бол энэ хөрөнгөний зах зээл дээр байгаа энэ судалгааны шинжилгээний аргачлалч айгүй гоё шүү дээ. Ер нь бол хүмүүс хийж үзээд суралцаад явах хэрэгтэй, ойлгож хийх хэрэгтэй те. Нөгөө юунуудын гүр үнүүдийн хилээд байгаа шиг 3-4 дүрс хайхаасаа илүүтэйгээр яг тэр эрэлт нийлүүлэлтийн хууль нь яаж байгаад байгаа энэ чи short squeeze үүсээд байгаа мó гэдэг энэ divergence нь өөрөө юуг тайлбарлалт ингээд ийм зүйлсүүдийг сураад явах юм бол айгүй гоё салбар шүү. Хүмүүс ер нь бол сонирхож орох хэрэгтэй. Энэ чинь бидний хувьд ингээд шинэ зүйл юм шиг байгаа л Elon Musk гэдэг хүн гарч ирэл одоо алаад байгаа юм шиг боловч аль тэр хэдэн жилийн өмнө бол мундаг Elon Musk зөндөлөөсөн баг. Тэрний чинь нөгөө одооны байхгүй болсон Америкт байгаа ч юм уу эсвэл барууны орнод байгаа энэ өвөө эмээнэр ч адилхан судлал хийгээл явуулсан асуудал. Тэр бол маш их мэдээлэлтэй ойрхон байдаг. Дэлхийн юмнуудыг ойлгож сонирхож судалдаг болдог. Өдөр болгон шинэ мэдээлэлтэй болдог. Технологиг ойлгодог. Био компаниудын гаргасан шинэ одоо тэр инновацуудыг сурдаг ч гэдэг юм амар олон гоё даваа талууд байдаг тийм. Тэр ер нь жоохон уриалч тий. Энэ талыг жоохон сураач. Бид нар зөвхөн Монгол гэдэг юм дээр амьдраа. Бид нар дэлхий гэдэг юм дээр амьдраад байгаа учраас энэ дэлхийн асуудалтай байгаа. Дэлхий дээр өчнөө гоё юм боломжууд үүсдэг гэдгийг мэдээсэй л гэж одоо хүмүүсээс хүсмээр байна л да. Би энэ жишээгээ ярих амар дуртай. 22 оны 10 сар хүртэл бол interest rate маш уг нь бол айтайхан болцсон байсан боловч нөгөө инфляц гэдэг зүйл Америкийн нэгдсэн улсад 9.1 хүртэл ерөнхийдөө өссөн байсан. За 9.1%-аас бол доошоо 10 сарын 13-ны тэрхүү 22 оны 10 сарын 13-ны тэр доошоо бууж байгаа нөхцөл байдлаас бол эргээд хувьцааны зах зээл дэше өсч ирсэн байдаг байхгүй. Тэр үед Facebook компани $90 байсан. $300-оос оноод $90 дээр очсон байсан. Сая оргил үедээ $750 хүрч байгаа байхгүй. Энэ чинь жил гарахны хугацаанд бараг 8x гаруй хийчих чинь гэсэн. 800% шүү дээ тийм чинь. Тэгэхээр чинь 800%-ийг та хэрвээ банкнд хийгээд хадгалах юм бол та хэдэн жилийн. За яг хөө нийлмэл хүүгээр тооцохгүй байлаа гэхэд бол бараг 80 жил амьдарч байгаа. Гэх мэтчлэн ийм гой юмнууд байдаг шүү. Тэгэхээр жил гармын өмнө бид нар Facebook-ийг мэддэг байсан нь мэддэг л гэсэн шүү дээ. Ямар агуу компани бай гэдгийг ойлгодог л байсан биз дээ. Тэгэхээр чи ийм боломжууд байж идэг зах зээл байдаг. Тэгээ аль болох монголчуудаа гоё ороод өгөөч, дундаж одоо хөрөнгө оруулагчд маань сайжраад өгөөч те. Сайжраад өгөх юм бол эн чинь өөрөө эдийн засгтаа ч гэсэн маш их дэгдээ байхгүй. Тийм, тэгээд нэг юм ярьдаг нэг хитэн лэгт одоо манай оюутнууд үзэх юм бол яг миний энэ ярьж байгааг бол өчнөө сонссон гэсэн. Тэгээд яг хөө ингэж л ер нь уриалмаар байдаг. Тэгээд ярих юм айгуу дуустгүй салбар л та. Яриалаа бол тэгэл ямар салбарлуу тэгээ шилжиж орохоор яхад бол боломжтой. Тэгээд одоо та өөрөө заяа хөрөнгө оруулалт хийх байсан бол ер нь одоогийн нөхцөл байдал яаж хөрөнгө оруулалт хийх байсан бэ? Юу авах байсан бэ гэсэн үг. За тийм ер нь юу авах байсан бэ? Портфолио чи яаж бүрдэхгүй те? Портфолиогоо яаж бүрдүүлэх вэ? Тэгээд ер нь мөнгөө яаж хуваарлж одоо ерөөхдөө хийж авах уу? За ямар арга техник ашиглаж авах байсан бэ гэдгийг асуу. Би бол одоо бол 50% кэштай суун ямар ч үед. Тэгээд 50% ямар ч үед гинэ. Яг ийм үед бол 50% кэштай суугаад үлдсэн 50-аар нь би зүгээр шинжилгээ судалгаан дээр өөрийнхөө зүгээр харж байгаа юм дээр мэдээд өөрөө аваа гэх юм бол би түрүүнийхээ хэлдэг Nike-г авна. За AL буюу American Airlines-ыг авна. Ford-ыг авна. За одоо ер нь тэгэл Intel доогуур үнэлэгдэж байгаа Америкийн нэгдсэн улсын үндсэн суур тэр технологиудын барьдаг компаниудыг авна гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү компаниуд яадын гэхээр бүр байдал хэцүүлээд ирэхээр bail out хийчихдэг. Тэрний үгс үг нь гэхээр нөгөө улс нь хамгийн хямдхан зээлийг өгчдөг гэсэн. Эсвэл хамгийн үнэгүй мөнгийг ерөнхийдөө авчиад ингээд хуваарлцдаг. Тэгэнгүүт юу болдгийг гэхээр тухайн компани CEO энтрийг сольж байгаа дараагийн ийм бизнес модель руу шилждэг байхгүй юу? Тэр шилжилтэн дээр маш том өсөлтүүд орж ирж идэг.
Тэгэхээр би ийм одоо бол ерөөсөө тим юмнуудыг судлах нэгдүгээр. Хоёрдугаарт надад зүгээр хүлээж байгаа нэг ийм салбар байна. За. Ирчих юм уу? За тэгээл сонсъё. Одоо ингээд AI гэл ингээд юу болоод байна шүү дээ. Бүүн болоод байна шүү дээ. AI бүүн болоод байгаа гэдэг чинь юу нь бүүн болоод байгаа гэдгийг аягүй сайн харах хэрэгтэй. Юу бүүн болоод байгаа вэ гэхээр дид бүтэц бүүн болж байгаа. Nvidia, TSMC тий. За өөр юу гэдэг манай мундагчууд за Broadcom ч гэдэг юм уу тий. Эдгээр чинь дандаа дид бүтцүүд байхгүй. Дид бүтц гэхэр чинь бид нар ойлгож штэ нөгөө зам харгуу энтриг бол улсын дид бүтц гэж ярьдаг штэ тий. Үндсэндээ AI хөгжих тэр нөгөө дид бүтцэл ерөнхийдөө үнэлэгдэж байгаа байхгүй. Дид бүтц хөгжсөний дараа юу болдог вэ гэхээр дээр нь машин яваад ч юм уу ингээд үйл ажиллагаа явж эхэлдэг штэ тий. Тэр чинь юу юм гэхээр ерөөсөө софтвер. AI софтверууд яг өнөөдрийн нөхцөлд дэндүү underrated байна. Жишээлбэл жишээ хэлэхгүй. Би хүмүүсийн бас жоохон буруу юм руу ингэчих магадгүй гэж айж байна. Яа тэгэхээр эн чинь яг нөгөө гараа нь тгээсээ эхэлж байгаа шахуу нэг юм гараа байхгүй. Тэгэхээр би нэг юм компани хэлээд өчтдөг. Нөгөө 2000 компаниас нэгэн компани үлдээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь би тэрийг он чадахгүй шүү дээ. Тэр нь онохгүй байх магадлал маш өндөр шүү дээ. Тин чи 10,000 компани, 100,000 компани AI-ийн хөгжүүлэлт хийгээд IPO хийхээр зорино цааш та. Тэгэхээр чинь би нэг компани хэлчихдэг энэ дээр онохгүй байх магадлал аягүй өндөртэй. Тэгээ тэр хүн магадгүй нэг сэтгэлийн өрөлтөө хүн байж байгаа хөрөнгө оруулагч ч юм уу тийм сэтгэлтэй сэтгэл зүйтэй хүн биш байж байгаад очиод бет тавьчихдаг нөгөө хүн байхгүй болчиход аягүй хэцүү. Тэгэхээр зүгээр би салбарыг хэлчихье. Тэгээд өөртөө сонирхол судлах хэрэгтэй хүмүүс. Энэ бол маш том зүйлийн эхлэл юм аа. За магадгүй 10 жилийн дараа чи нэг гаргаад ирээ заа. Ер нь гэхдээ 10 жилийн тэр чинь их удаан байдгүй шүү. Одоо чинь би пуужин дээр ярьдаг байсан тэр алтны 1620 дээр яг одоо авах хэрэгтэй би 3 дараалсан алт худалдаж авах ёстой гэдэг нэвтрүүлэг бишээ лайв хийж ийсэн. Дугаар хийж ийсэн те. Эхлээд яагаад худалдаж авах ёстойг нь тайлбарлаж ийсэн. Дараа нь хин худалдаж аваад байгаа төв банкнууд ийм реакц гаргаж байна. Одоо бол алт илүү их сонирхолтой болоод байна гэдгийг ярьж ийсэн. Дахиад хаанаас ямар бүтээгдэхүүнүүд авах болох юм бэ гэдгийг ярьж ийсэн. Тэгээ би техник шинжилгээтэй макротой ярьж ийсэн. Санжин. Тэгээ тэр чинь бараг 4 жил 5 жил өнгөрцөн байгаа байхгүй. Тэр чинь 10 жилийн дараа гэхээр тий. Өнөөдөр хэрвээ яг үнэндээ за forex зах зээл дээр ажилладаг хүмүүс аягүй сайн мэддэг. Харах юм бол хэдэн мянган pip ч явсан тий. Хэдэн үеэрээ барж идэх хэрэггүй хэмжээний хөрөнгө цуглуулчих боломжгүй да ер нь. Тэгээд яг чи өөрөө авсан уу гэдээ асуух юм бол би хэлэхгүй бас. Тийм. Бага гэж хэлнэ ер нь бол. Гэтэ ийм урт хугацаанд яг зүгээр барьж сууна гэдэг бол бас жоохон асуудал л та. Тийм. Тэгээд энэ дид бүтцийн салбар бол өөр маш сонирхолтой. Дид бүтцийн салбар явцсан болохоор энэ софтверийн салбар буюу дээр нь тэр роботын тархийг ажилуулах зүйл нь аягүй чухал байгаа. Одоо нөгөө Siri-ийн хэрэгтэй шүү дээ тий. За энэ дээр бол Tesla маш өндөр хувьтай явж байгаа шүү. Уян гişүнэ. Тий. Tesla өөрөө энэ дээр маш том лобби хийсэн сая Trump-ыг дагах та. Яг за тэрийн зүгээр тайлбарлаад өгч ийм юм. Өөрөө явагч автомобиль гэдэг шүү дээ тий. Одоо автомобиль гэдэг чинь өөрөө явагч одоо бүтээгдэхүүн буюу жолооч хүү гэсэн үг байхгүй. Энэ дээр өөрөө яг софтвер ажиллах юм. Тэгээд тэр софтверийг ажиллах эрхийг ерөнхийдөө сая Трампыг дагаж явахдаа авах гэж маш их үзлээлтэй манер өөрийнх нь нэр хүн дээр бет тавьж бараг хейл хийсэн те. Энэ ч юм бол аслам шигтэй байсан шүү дээ. Тэгээд ийм хэмжээний одоо цүнх барьсан гэх юм уу те. Цүнх барьдаг байх нь шүү дээ тэр чинь. Тэгээд энэ технологиг эзэмших юм бол нөгөө лифт, нөгөө Uber энэ төр чинь бай болно. Яа тэгэхээр жолоочгүй такси гэдэг концептыг Tesla хийдэг байхгүй да. Гэхдээ энийг чинь жолоочгүй машиныг зам дээр гаргаад тавихаар энэ өөрөө маш том эрсдэл ч дээ тэр улсын хувьд. Нэг юм галзуурсан машинууд яваад энэ тэнд дэлбрээд ингээд мөргөлдөд янз бүр болоод байх юм бол энэ зөөр асуудал болно шүү дээ. Тэгэхээр энэ одоо эрхэл гэж хэлээ да. Одоо юу гэж хэлдгийг сайн мэдэхгүй лиценз ч гэдэг юм уу те. Энийг эзэмшихийн тулд бол тэгж явсан. Одоо ингээд би хүний хувийн нууцыг ярьж байгаа юм шиг ярьж шүү баг. Энэ бол хамгийн гол зорилго нь байсан. Тэгээд энийгээ ерөнхийдөө бол биелүүлсэн байхаа. Тэгэхээр
Дэлхийн анхны жолооч хүү энэ нийтийн тээвэр гэдэг үйлчилгээг бол Tesla хийх магадлал өндөр байгаа. Tesla дээр маш олон давуу тал нь байгаа. Өөрөө нэгдүгээр зах зээл дээр эзэлсэн маш том юм компани байна. Хоёрдугаар энэ Tesla-гийн концепт чи өөрөө юу гэхээр 100% EV шүү дээ, тий. EV гэдэг чинь болохоор маш бага зардал гэсэн үг байхгүй да, ерөнхийдөө бол одоо нэг газрын тастай харьцуулбал. Тэгээд жолооч хүүгээ боддоо. Тэгэхээр энэ нэг өөрөө явдаг төмөрчин өөрөө маш бага зардлаар буюу нөгөө транспортейшн гэдэг зүйлийг бол асар найшлуулж байгаа гэсэн үг. Хүмүүсээ энэ багасгаар хүмүүс энийг маш их дэмжих болно. Тэгэхээр энэний тэр нөгөө нэг iOS-ийг нь эзэмших гэдэг нь шүү дээ, тий. Тэгэхээр тэр салбар яг би зүгээр ирээдүйд угаасаа тий юуг юм чинь Tesla-г нь л хэлчихээ зүгээр. Өөр маш олон гоё юмнууд хөгжүүлж байгаа ийм явж байгаа компаниуд бий сайн судлах хэрэгтэй. Бас дээрээс нь роботиксийн салбар ирээдүйд те одоо нэг автоматжуулалт тэр салбар ерөөхдөө бол дараагийн одоо хайптай те гол ярианы сэдв болохоос магадлал угаасаа ч өрн болно те. Тийм магадлалч хүчтэй угаасаа болно те. Угаасаа ч болно те. Тэгээ одоо жишээлбэл 2025 оноос эхэлж Tesla чинь одоо нөгөө робот гэдэг байгаа шүү дээ те. Одоо хувийн туслах гэж ерөөдөө явж байгаа бах. Тэрийг 25 оноос үйлдвэрлэж эхлээд 26 он гэхэд одоо компаниудад ерөөдөө бол зараад ерөөдөө бол ашиглуулж эхэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөдөө магадгүй энэ хөрөнгөний зах зээл унсны энэ унаад одоо буцаж одоо босч ирэх гол шалтгаан нь магадгүй за яг цаг үеэсээ хамаарат ч юм уу роботиксийн салбар те тэр хөгжиж яг тэр энэ өсөлтийг ингэж өдөөж юм одоо гал цогийн бараг өгөх болов гэж би бол бас хувьдаа бодож байна. Тэгээд энэ дээр бас хамгийн миний бас харж байгаа гол зүйлүүд нь за яг хуу танаас бол дараа нь бол одоо бодлыг чинь бол асууя. Тэгээд маш хэмжээний одоо за одоо график карт гэдэг ч юм уу одоо хиймэл оюухан ч маш хэмжээний энерги зарцуулж байгаа тийм. Маш хэмжээний тэргээч дагаад ингээд дэлхийд маш их одоо дахиж одоо electricity энерги үйлдвэрлэх, эрчим хүч үйлдвэрлэх шаардлага үүсэж байгаа шүү. Тэгээд үүн дээр ерөөдөө баг defensive stock гэж баг хэлж болохоор нь ирээдүйд ч одоо энэ эрчим хүч үйлдвэрлэлийн салбар болчихж байгаа юм шүү гэж ихэд бол би ер нь бол харж байна. Тэгээд энэ салбарч бас маш их хөгжих байх. За дээрэс нөгөө нэг nuclear fusion гэдэг технологи байгаа шүү дээ. Нөгөө нэг том мангар том хайрцаг металл хайрцаг дотор нарыг асаагаал тэрүүсээ эрчим хүчийг нөгөө нэг одоо өгсөн эрчим хүчээс илүү эрчим хүч гаргаж авч тэгтэг тэр технологи хүртэл бас байна. Маш хөгжиж байгаа технологиуд. Чи наадхаа нэг өдөр сайхан тайлбарлаад өгөөч. Харин тий. Наадах чай ууж хол хэрэгтэй байгаа шүү. Хүмүүс үзэх хэрэгтэй байгаа наадах чинь. Би яг нөгөө нэг бас мэрэгжлийн хүн нь бол угаасаа сайн мэддэг хүн нь бол биш учраас ирэхэд бол тайлбарлахад аягүй хэцүү. Гэтэ ирэхэд бол оролдоно л гэж. Өө тийм амархнаар сайхан хэлэлэгч шүү дээ. Тийм салбарууд ирэхэд бол ирээдүйд бас гол анхааралд орох бол гэж бодож байна. Ерхдөө одоо хөрөнгө оруулах гэвэл эрчим хүчний салбраас та ер нь юуг сонгох вэ? Ерхдөө бол ямар хуу компаниуд сонгох вэ? Ерхдөө уламжлалтаа сонгоод явах уу? За илүү шинэ инновацлог ногоон ч юм уу тий. Аль талын ерхдөө барих вэ? За би тэгээд өөрийнхөө санааг хэлж тэгээд хүмүүс энэндээс одоо бариад идэвэл одоо тэгэхээр одоо нэг хэсэгтээ дэлхий барууны үзэл дээр явна. Тэр бол үсээгүй зүйл баг болчлоо. Тэгэнгүүт барууны гэхлээр хүмүүс болохоор нэг ардчилсан энтер гэж айгүй дураад байдаг. Ардчлал гэдэг үг мөчн бол шал өөр ойлголттой ер нь бол. Барууны гэхээр илүү одоо юу л маркет гэсэн үг л дээ. Экономи маркет гэсэн үг. Экономи маркет гэдэг бол чөлөөт эдийн засаг гэж ярьдаг шүү дээ, тий. За яг би яг энэ эдийн засгийн юуг англигаас хэлчихье.
Ер нь бол нэг юм гурван төвшөнд хувааж үздэг. Чөлөөтийг нь economy market гэдэг, нөгөөх нь болохоор нөгөө зүүн талын гэж хэлээд байгаа нь болохоор planned гэж хэлдэг. За ингээд голтон байгааг нь бол mixed economy гэж хэлдэг байхгүй. Planned economy нь бидний нөгөө нэг аав ээжээ амьдардаг байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэсэн. За бидний өнөөдрийн амьдарч байгаа бол уг нь бол economy market буюу юу юм шиг боловч те чөлөөт эдийн засаг юм шиг боловч яг нөгөө хэдэн жилийн өмнө манай Гурнагийн хөрөлс өх ерөнхийлөгч хэлж ирснээр бид чөлөөт эдийн засаг гэж байхгүй гэж ойлгож байгаа шүү чөлөө те тэр үгч аягүй үнэн үг. Бид нар ерөнхийдөө харах юм бол mixed дээр амьдардаг хүмүүс. Гэхдээ mixed дээр тийм ер нь л үнэн л дээ. Mixed дээр байгаа гэж чинь хамгийн гол давуу тал нь юу гэхээр тэр үйлдвэрлэгч нар өөрсдөө тэр маркет гэдэг зүйлээс ашиг олох буюу эрэлт нийлүүлэлтээ өөрсдөө зохицуулдаг. Гол нь тэр үйлдвэрүүд нь өөрөө усын харилцаанд байдаг. Буюу манайх ер нь баг тийм баг шиг байна дөө төрийн өмчт компаниуд нь хийдэж хэлээ яасан. Энэ бол одоо зөнгөлөх бизнес нь яваад. Тэгмэр плант чи юу юм гэхээр хэдийн юм үйлдвэрлэж байгаа нь хамаагүй чи энэчнээс хидогийг олох нь хамаагүй хэдэн одоо цуг үйлдвэрлэх нь хамаагүй чи 100 л хийх ёстой цаадах чинь ав одоо тий авахгүй илүү босох юм бол шатаа эсвэл өөр тийшээгаа юунд өгмөг агтл гэл ингээл асуудал үүдэх шүү дээ тий. Тэгэхээр ингээд эргээд харангуй дэлхийн угаасаа энэ баруун тал руугаа илүү хазаагаад байгаа шүү. Тэнгүүд одоо Вьетнам энэ төр чинь бол саяхны хүртэл бол дэлхийн хамгийн ядуу орн байлаа. Tourist country гэдэг байсан бол одоо энэ mid гэдэг рүү ороод ирсэн байгаа даа. Вьетнам чинь яг харах юм бол уг нь planned economy гэхгүй. Тэгэхэд mixed руу ороод ирж ийн гэдэг чинь тэнцэн тэр нэг хин блэ? Хоми хин блэ? Нэг нөхөр байгаа шүү дээ, тэ. Тэр чинь болохоор эдийн засгийнхаа одоо системийг өөрчилж штэ, тэ. Тэгээд одоо маш том одоо хурдцтайгаар гэх юм бол одоо энэ Вьетнам энэ чинь бол ингээд улсын үйлдвэрүүдтэй хувийн менежменттэй ус нь босоод ирж байгаа. Одоо ингээ харах юм бол ганцхан юуны салбар энэ ч биш, энэ үйлдвэрлэлийн салбар энэ ч биш те. Аялал жуулчлалын энэ ч супер болчиход байна шүү дээ. Манайхан ч гэсэн нэлээд очиод байгаа шүү дээ. Тэр шууд харагдаж байгаа юм өөрчлөлт нь богинохон хугацаанд. Тэгмүүд манайх ч гэсэн ерөнхийдөө энэ голдоо байгаад байгаа нөхцөл байгаа. Энийг бид нар юу гэж хэлдэг гэхээр төрийн оролцоо байгаа буюу төрийн оролцоотой чөлөөт эдийн засаг гэж хэлдэг. За энийг хин хэлсэн гэхлээр юу гэж байдаг шүү дээ те. За хэд барууныг бол ер нь бол барууныг бол Адам Смит, зүүн талыг бол Карл Маркс, голынх нь Кейнс гэдэг. Тэгмэд Кейнсийн ийм нөхцөл байдал дээр амьдарч байгаа дэлхийд баггүй да ер нь бол ялангуяа манайх ч гэсэн яг энэнийх нь нэг төрөл нь. Тийм учраас төв банк нь оролцоотой эдийн засгийн ийм нөхцөл байдалтай л гэсэн. Тэгэхээр энэ илүү ингээд жоохон баруун тишээгээ явах гэдэг байгаа буюу төр илтер байж явах гэдэг байгаа юм бэ гэдэг бүр нэлээх явж байгаа. Төрийн оролцоо улам их бага байх хэрэгтэй гэдэг. Харчлага байна шүү дээ тий. Одоо чинь манай ч гэсэн зөндөө активистууд гараад ирсэн явж байгаа шүү дээ. Энийг Аргентин ерөнхийдөө дэлхийд харуулчлаа. Бид нэр амжилттай байж болж гинэ гэдэг. Яг ингээ амжилттай мүү гэдэг ингээ очиод харах юм бол мэдэхгүй л байна. Зүгээр олон улсад ингэж ярьж харуулж хэлэх нь бол одоо өөр нэг асуудал байдаг бахал та. Тэгэхээр асар богинохон хугацаанд тэр инфляци энтрийг бууж болдгийг бол аюу сайн тод жишээ болгож харуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт энийг ярьдаг байсан хүмүүс бол Трамп сонгогдох нь тодорхой болчлоо гэж харж ирсэн. Хавар мэлигээр. Тэгээд энэ рүү явах ч өөрөө цаашдаа юунд хүрэх вэ гэхээр илүү зүгээр энэ томоохон компаниуд дэлхийг удирдах боломж болох юм. Тэгэнгүүт манай улс яг үгүй ингээд ардчилсан улс мус гэл ингээд яриад байгаа боловч манайтай ардчилсан бодлого юуч байхгүй шүү дээ. Тэр сүнж байхгүй юм бол барууныхын талынхын бодлогонууд нь. Тэгэхээр илүү их юм халамжтай улсууд хүссүүсээ ингээд чирэгдэнэ. Тэгээ чирэгдэхээр бол ойрын нэг 5-10 жилдээ бол бид нар нэг юм өөр одоо нийгмийн баг юм шилжилт болж байгаа юм шиг л мэдрэх л байх л та. Одоо ялангуяа залуучууд энэ дээр аюул сайн өөрсдийн мэдлэгтэй мэдээлэлтэй байгаад энэ ингэж өөрчлөгдөж байгаа юм байна гэдгийг харж явах хэрэгтэй шүү. За тэгээд ер нь бол энэ баруун дэшегээ явж байгаа юм бол энэ хүссүүсээгөө компаниуд томрно, шинэ технологиуд, шинэ ийм одоо түрүүний хоёулынх нь ярилцдаг шиг сэдвүүд яаж явахаар вэ? Хэвлүүл ингээд хөдлөөд эхлээд байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол цаашдаа бол гинцэг гэдэг зүйл бол хүссүүсээгөө ийм л байна. Дэлхийд даяараа. Энэ дээр нарийн улс орнууд их чирэгдэх баха. Тэрийг бол одоо тооцоолж гаргаад тоогоор л баталдаг хүмүүс нь батлаг тий.
Би бол одоо энэ сүүлийн үед энэ юм хүн батлаад байдаг хүмүүст их итгэхээ болсон. Ер нь бол нэг юм тоон үзүүлэлттэй индикатор ашиглаж юм хийдэг энэ төр чинь бол баг бодлоо болчиход байгаа. Тэгэхээр энэ хөө зүйлсээс одоо хэдүүлээ жоохон салахгүй байх юм бол зөвхөн ингээрээ яваад байх юм бол бас асуудал юм шиг санагдаад байгаа. За ингээд мэдгүй ер нь жоохон багш нар болчихоор яг ийм болчтой юм байх шүү. Хан жоохон өөр болцсон байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол яг энэ компаниудын өсөлт энтрийг харж л байх хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй. Nvidia яагаад ийм 3 тэрбум долларыг давснаа дэлхийн хамгийн том компани төр болчих уу гэдэг чинь амар сонирхолтой байна. Би Nvidia-г чинь 200 биллион долларын компани байхад чинь одоо манай хуучин community гэдэг Tesla trader энэ гэж байдаг те $70 энтертэй байх чинь бид нар ч авдаг байлаа шүү дээ. Өнөөдрийн энэ үнэлгээч биш би чинь 10 split хийгдсэн байгаа үн гэсэн үг. Nvidia ч хамгийн дээдэлтэй $1400 энэ төр хүрж байгаа байхгүй бид нар $70 дээр авдаг байсан гэсэн үг. Тэгээд яг тухайд бол тий одоогор бол 7 гэсэн үг байхгүй $7. Тэгээд ийм нөхцөл байдлууд чинь ингээд асар хурдтай өөрчлөгдөж байгаа гэдгийг бид нэр аягүй сайн ойлгох хэрэгтэй. Энэ компаниуд өөрөө ингэж амар томорч болд юм байна. Бид нар заавал нөгөө одоогийнхоос илүү тийм эрсдэл өндөртэй крипто зах зээл ч гэдэг юм уу ийм зүйлсийг сонирхоод байх шиг ингээд нэг шаардлага алга хөрөнгө оруулалтыг сонирхоод ороод ингэх юм бол энэ зах зээл чинь хамтлаг өгөхөд бол бэлэн байна. Дерватив аваад тэ өөрсдөндөө тийм одоо хэцүү байдал үүсгээд байхгүй зүгээр аваад хадгал гэдэг л нөхцөлийг эн чинь өөрөө нөгөө 1929 оны Roaring 20 гэдэг шүү дээ. 20 оны энэ нөхцөл яг л тийм л нөхцөл байхгүй да. Ингээл нэг тодорхой юм дээр очиод хямрал гэж нэрлэгдээл, recession гэж нэрлэгдээл ингээл бууж ирнэ. Эргээл дахиад дараагийн өсөлтүүд орно. Тэгээд ер нь тэр нэгдүгээр дайны дараа бол хөрөнгөний зах зээл маш хурдтай өсдөг чи ерөөсөө тийм штэ. Хямрал болсон. За нэгдүгээр дайны ковид гэж авах юм бол тэрний дараагийн том өсөлт орсон. Магадгүй энэ явж байгаа нэг том болохгүй ч юм уу бол дараа энэ маш том унаад гэх юм бол бүр том дараагийн өсөлтүүд байна л гэж харах. Энэ бол ерөөсөө тэгэл бүр их боломж л байна л гэж байна. Тийм. Хүний nature гэдэг зүйлтэй холбоотой зүйл байхгүй дээ. Хүний nature юу юм гэхээр бид нар чинь өөрсдөө хэрэглээ гэдэг зүйл хизээч юм хумигддаг, агшдаг зүйл биш байхгүй юу? Дандаа л нэмэгдэнэ. Эннийхээ хэрээр нөгөө компаниудын ч ашиг орлого нэмэгдэнэ. Эннийхээ хэрээр үр нэмэгдэнэ. Эннийхээ хэрээр нөгөөдөл чинь үнэлгээ нэмэгдэнэ. Эннийхээ хэрээр энийг ойлгож байгаа хүмүүс нь л баяжна. Лаг нөгөө юу шиг юм ярьчлаа. Нөгөө мөнгийг ойлгох юм бол баяжна гэдэг яриад байдаг шиг. Гэхдээ ер нь бол тийм. Яг л энэ чинь дандаа холбоотой. Макро эдийн засгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Макро эдийн засгийг ойлгохгүй байх юм бол бид нар хизээ бизнес хийхээ мэдэхгүй байгаа асуудлууд байна. Тэ. Яг хоо дараа нэг дугаар дээр би яг энэ макротой холбоотой өөрийнхөө кейс энтрийг яриа заяа. Би ч бас удаан өмнө бас Америкт бизнес хийж үзсэн. Тэгээд маш азтай үеэр хийсэн. Тэгээд юу юм чинь зах зээл гэдэг чинь ийм амар юм байт юм уу гэдгийг ойлгосон байхгүй. Тэгэхээр тэрнэр талаар ярив. За тиймэрхүү л байна. Тэгээд одоо маргааш өглөөнийхөө нэвтрүүлгийг биелдэх хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол миксгээд ойлоод өндөрлүүл яаж юм. Тэгээд чи юу гэж бодож байна? Хитрхи их буулцсан уу? Нэг тодорхой хүрээнд дотор ярьж чадваа хоёлаа. Үгүй ерөөсөө л сонирхолтой л байлаа шүү дээ. Яг тодорхой тэгэл ойд хацаагүй байсан. Тий. Миний хувьд л тийм ээ. Бусдынханд хувьд бол үзэж байгаа хүмүүс сонирхолтой. Бүр их сонирхолтой болол байсан. Гэж би бол бодсон. Чи хост гээд нэг амар би яриад байдаг байдлаар биш хоёлаа ингээл харилцан яриад чи бас яг энэ онлайн үзэж байгаа хүний үед бас тайлбарж өгдөг байх хэрэгтэй баг тий. Тэгээ хоёлаа дараагийнхаа энэ хийж байгаа юмудаараа ийм чарт зураглалуудыг харуулъя. Одоо үнэнгээ одоо баахан ингээ ярьцдаг энийгээ батлах хэрэгтэй баг. Энэ бол ерөөсө дата мэдээлэлээр л батлагддаг. Тийм учраас худлаа залаагүй шүү тий. Цүмийн байн болох гээд болохоор хувьцаануудаа зараарай гэдэг ийм зураг мөрхтэй юм гэдэг асуудал яриаггүй шүү дээ тий. За ихний хүртэл одоо тийм их асуудлууд асар их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь дандаа үнэнгээс хол яваад байгаа. Би одоо энэ юмнуудыг өснөгээл яриад байдаг нь юутай холбоотой вэ гэхээр хаант гарч ирээд ингээл татварын орчин ингэн за тодорхой хэмжээний иймэрхүү уналт энэ төр орж ирэх бол үүсэхгүй. Гэтэ тэр үнээр л тэр цүмийн дайн болчдгүй бол урт хугацаанд унах ямар ч боломж нэг харагдахгүй. Адгүй эхлэн ч гэж байна тий. Хүмүүс бол тэгэл яг за энэ татвар тавилаа, тариф тавилаа, энэ хүн ч угаасаа муу хүн юм байна.
ерөөсөө энэ ус орны чи ингэж байгаа байна. Яг өөр төр хүлээж аваад яг маш богино хугацаанд ерөөсөө тэр бодлохын цаад учрыг л ойлгохгүй тий. Ерөөсөө л ер нь бас энэ Европт байгаа хүмүүсээс айгүй тэрийг нь хардгуу. Зүгээр л яг за одоо нэг Трамп байна уу? Ямар нэг хүнийг ингэ цохож аваад за нэг хийсэн зүгээр муу зүйлийн яа. За одоо нөгөө нэг хачаад за Elon Musk гэдэг ч юм уу хайл тий хийлээ мэлээ гэдэг ч юм уу. Тэгээ тэрийг л гол ярина үхээс ш. Тэгээд яг тэр бодлого модлохыг нь бол ярихгүй шүү дээ. Тэгэл ерөөсөө яг өөрсдийнхээ яг бодлохоо цар хүрээг тэгэл яг хаачаал яг тэрийг ойлгохыг бүр хүсэхгүй болтлоо тэгэж өөрсдөө ингэж муулж тий. Тийм тэнэг шүүмж бол хэлж байгаа нь бол айгүй харагдсан. Тэгэхээр эргэлтээ бол урт хугацаанд тий хитэн даваа тий хитэн уулыг цаатахыг л яг харж л яг энэ юу л харсан одоо энэ бодлого энэ нөхцөл байдлыг харуулах зүгээр юм болов гэж бас миний хувьд бас бодогдож байна. За хоёулаа ингээ тий гоё юм хэлж байгаа бах уу. Тэгэд ингээд ямар ч гэсэн ярьж илээ хүмүүс үзэх нь үзэл явуулчих тий. Тэгэхээр энэ яг төгсгөлтөн зүгээр нэг ийм юм хэлмээр. Мөнгөтэй байгаа хүмүүс ерөөсөө тэнэг хүмүүс байдгүй. Тэнэг хүмүүс биш учраас тэр цикл гэдэг юмыг ойлгодог. Цикл яаж явдаг вэ гэдгийг ойлгодог. Зөв үедээ каштагаа сууж идэг шүү. Тэ. Тэр л ерөөсөө нөгөө хүмүүсийн чинь тэр кашыг даблдах, триплдэх бүр зарим тохиолдолд 10x хийж байгаа асуудал байхгүй. Тэрийг чинь мэдэж болдог байна л да. Тэгэхээр дараагийн одоо ярилцах сэдвээр магадгүй тэр макро эдийн засгийг аваад ярих юм бол айгүй гоё сэдв байж болох байхаа гэж ойлгож байна. Окей. За үтсэн хүмүүс байл баярлалаа. Тий. За бүгдэнд нь баярлалаа. Дараа уулзъя.